За, сайн байцгаана уу бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Энэ Mind the Ball podcast-ийн маань 4 дахь дугаар эхлэх гэж байна. За, 4 дахь дугаарынхаа зочноор ямар хүнийг сонгосон бэ гэхээр за, ерөнхийдөө бол манайгаа дагдаг бол нөгөө нэг Swishing NBA Lover Boys podcast-н дээр оронгууд хамгийн их нөгөө нэг юм гоё статистик ярьдаг юм юу тоглолтыг аюу юм practical ярьдаг те. Манай хүлгэн маань ирсэн байна. Hot Basketball гэдэг Facebook дээр хэдэн дагагчтай хэлээд хангаж байна. Хуудасч нь 24 лөө 25 ч лөө. Тэгээ 24 25 мянга биш одоо сагсаар дагнаж бичиж байгаа 24 25 мянга дагж байдаг чинь. Манай хүн ч бас үзээтэй гэдэг шиг тийм ээ. За юу вэ наа нөгөө нэг одоо нөгөө плей-офф хит ингээд хит болж байгаа тийм. Тэгэнгүүт яг юм дан хуучны юм яриад ахаар бас хүмүүсээс хальт дурдаж хоёлаа нэг зогсхон дурдвал зүгээр би юу гэж суух гэдэг нэг өнгөд хоёлоо тамгуудаа бол тогтсон байгаа. Ингээд ингэсэн. Эхний тоглолтууд явсны хараас тамгуудаас чи юу өөрчлөгдсөн? За ер нь яг өөрчлөгдсөн бол алгал байна л да. Одоо тоглолт багассан гэсэн ч гэдэг юм. Тоглолт багассан гэсэн гэдэг дээр зүгээр би Legacy 6 тоглолт гэж өгсөн. Тэр магадгүй 7 тоглолтод эсвэл магадгүй Timberwolves-ийн талч байж магадгүй. Ер нь бол match-up-ийн хувьд бол миний бодсон шиг ихний тоглолт бол ерөөсөө яваагүй. Legacy ер нь жоохон магадгүй underdog маягийн баг болчуу да гэж юу нь бол бодож байна тий. Favorite нь Wolves. Ер нь яг магадгүй тий магадгүй. Гэхдээ бид нэр одоо тий хоёр дахь тоглолтыг үзсэн харъя. Эхний тоглолтод бол тэгээд эхний тоглолтыг ч угаасаа плей-офф эхний тоглолт гэдэг чинь угаасаа нөгөө нэг BB1-гээ нөгөө нэг мэдрэх тоглолт гэж байдаг шүү дээ. Тэгэхээр эхний тоглолтын дээр баг зэрэг жоохон сул гараад ирсэн байж магадгүй тий. Тэгэхээр хоёр дахь тоглолтыг үзсэн. Эхний тоглолтоос бол харахад бол Timberwolves баг уншаар л харагдаад байгаа шүү дээ. Тийм байна. Ерөнхийдөө бол одоо битэрийн хамгийн үзийг нөгөө NBA Lover Boys гэж Swishing podcast байгаа. Тийшээ орвол тэр ер нь нилийн үзээтэй дуурсан байлаа шүү. Би дараа нь сонссон ч тий. Хин Озид хоёр бол айгүй гоё юм статистика ингээд амар бэлдсэн ингээд ер нь нийтэд ил байдгүй баг статистик гаргаж ирэл тий. Бэгийн маань гоё ингээд хөтлөөл ингээд яваад би тэнд нэг юм ховж ив яриа л тий. Хэл ам хэрүүл тэмцтэй хаан гэдэг шиг энэ чинь яг юм ховж ив яриад тэр тоглолт чинь тийм бохгүй гэдэг байна яг тийм. Тэгэхээр гоё дуурсан. Тэгээд бас энэ чинь хүн болгон адилхан байх юм шүү дээ. Тэгээд гой өнцөг ярьсан. Тэгээд 2 цаг гарангийн дугаар. Тийм. 2 цаг гарan. Тэгээд ер нь маш хурдан өнгөрцөн. Тэгээд маш тэгээд нөгөө угаасаа плей-офф гэдэг бол угаасаа бид одоо сагсан бөмбөгийн фэнүүдийн хувьд бол хамгийн хүсэн үлээдэг мөч болохоор тэгээд ярих чим их байла, уншигч судлах чим их байла тий. За тэгвэл одоо подкастынхаа үндсэн нэг зарчим руу ороход сагсыг хэдэн онд ямар тоглогчийг харж ямар багийг үзэж гэж хэлсэн. За сагсан бөмбөгийг яг би ер нь жоо хүмүүсээс жоо өөр юм шиг байна. Ер нь сайн ингээд чиний подкастэнд орно гэж зөв бодож байсан чинь ер нь яг сагсыг ер нь яг хэдэн оноос үзсэн юм бэ гэхээр зүгээр яг 10 оноос юм шиг байна. Гэхдээ тэр нь болохоор би тэгтээ 8 оны финалуудыг болж санагддаг байхгүй. Гэхдээ яг ингээд зарим хүмүүс ер нь ихэнх хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Одоо нэг мөчөөс ч юм уу, нэг одоо финалаас ч юм уу те. Нэг тоглолтоос болж одоо ингэж сагсан бөмбөг тоглож үзэж эхэлсэн байдаг. Минийх яг одоо яг нэг тим мөч гэсэн юм бол бас байхгүй юм шиг байна. Тий. Тэгээд яг багасаа угаасаа би ч 13-т өссөн. 13-т одоо байрны ах нартай сагс тоглодог. Тэгэл ах нарын одоо сагсны пүүз өмсөөл сагсны жерси өмсөлийг хараал тий. Вау ямар гоё юм гэж бодоод. Тэгэл ер нь тийм сагсан бөмбөгийн одоо энэ төр лайфстайлыг ер нь багасаа их ингээд хараад өссөн. Тэгээд яг сагсан бөмбөг үзэх дээрээ бол яг 10 оноос ер нь бол яг ингээд жигд ер нь үзэж эхэлсэн. Яг дундуур нь бол ингээд саадсан юм бол байгаа л да тий. Гэтэ тэрнээс хойш тэгээд 15 6 жил одоо ер нь болж байна тий. Тий. Одоо үзэж эхлэхдээ ямар тоглогчийг шүтдэг ч юм уу эсвэл ямар багийг ингээд за энэ миний баг байна да гэх. Тэгээ яг би нөгөө Лебоник ах ер нь бол. Тэгэхээр тэр нь болохоор зөв нэг тоглолт биш ер нь ингээд нөгөө нэг тухайд микстейпүүд их байдаг гэсэн. Одоо ингээд нэг дуу арданд дэвссэн тий. Тэгээд Лебони ингээд амар гой микстейп маань байрны ахынд би ороод ирсэн чи Лебони бас фэн баггүй. Тэгээд Лебони баах микстейпүүд ингээд комборн ингээд фолдертай. Лебони баах микстейп. Тэрийг үзэл вау гэл амар атлетик тий. Тэгээд юуны хэсэг Детройтын хэсэг сүүлийн хэд оног авдаг лээ. Тий. 21 он оч үлээ тий. 20 он ганцаар авчихдаг шүү дээ. Тэр мэрийг чараад вау гэл. Тэгэл ер нь Лебон гэдэг ах одоо хүнээр юу гэх юм одоо шүтэж гэх юм уу те.
Тэгээд үзчихсэн. Тэгээд яг тэр яг тухайн үед тэгээд би яг үзэж эхэлж байхад Майами руу ингэ солигдож байгаа байхгүй. Тэгээд бөө юм болоод бүүн болоод те аим хейт болоод тэгээд супер тим Майамид бүрдээл. Тэгээд ер нь Майамиг хараад тэгэл ингээл явж ирсэн. Тэгээд тэг яг тэг баг гэхээс илүүтэйгээр яг зарим хүмүүс наагүй банд вог гэж хийж байгаа. Гэхдээ баг гэхээс илүүтэйгээр ер нь жоохон тоглогчдыг харж ер нь бол тухайн үед ингээд энэ чиглэж байгаа. Одоо бол ингээд зоо гой сагсан бөмбөг. Амарж явах хэрдэг штэ. NBA-гийн фэн эхэлж байгаа гэдэг те. Тэгэхээр одоо ингээд намайг ч одоо ингээд хүмүүс одоо Boston-ийн фэн юм уу, OKC-ийн фэн шиг те, Lakers-ийн фэн шиг ингээд үнэхээр одоо гой сагсан бөмбөг тоглож байгаа гой яаж байгаа багуудыг бол тэгэл хараад үзэл тэгэл тэрийг бас пост хийгээл ингээл явж байгаа те. Тийм л. Тэгвэл ийм байсан. Гадуур аягүй хүмүүсээс сонсч ирсэн. Одоо ингээл маргадаг штэ те манай баг танаа баг гэл найзууд орондоо маргадаг ч. Тэнгүүд хүмүүс ийм хүмүүс өсөйдөг. Энэ таа байсан Монголоос тэнд Америкт байгаа багийг ингэж зүрх сэтгэлээсээ дэмжинэ гэдэг чинь шал утгагүй байхгүй юм бохгүй юу? Худлаа гараад маргад гэсэн хүмүүст аягүй их таарж илаа. Ер нь зүгээр тэгж боддог болохоор нэг баг дэмждэг юм уу? Зүгээр л Леброн учраас ч юм уу эсвэл зүгээр энэ дээр ер нь юу гэж бодож чинь. Одоо хүмүүс жоо дургуур. Тэг яг зүгээр нэг ийм NBA-гийн ийм багийн соёл гэдэг бол бас арай өөр л дээ. Хөл бөмбөгийн хувьд бол нэг багт аим үнж байдаг байхгүй юу? Энэ бол фэнүүд. Яг гэх юм бол тэр хөл бөмбөгийн удаан он жил дамжсан тэр одоо юу гэдэг тэр одоо спортын одоо соёл гэдэг шиг нэг юм багч ингээ соёлоо өргөлүүлээ аваад байдаг бол NBA-гийн багууд жоохон тийм биш. Ер нь одоо жишээлбэл ингээ Майамитeg жишээлбэл Леброн яваад тэгээ Бош одоо нөгөө өвчнөөс болоод ингээ яхаа тэр баг үнэхээр үзхэмгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо ингээд тухайн үед мэдээ тухайн хотод байхгүй тэгээд тухайн тэр багийн одоо соёл нь одоо ингээд тухайн хүнээр ингээд дуусч байгаа юм шиг одоо анх одоо тэр тухайн тоглогчийн фэнүүд бол тэгж бодно шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг тийм нэг багийг бол нэг ерөөсө тэгж яасан юм бол байхгүй. Тэгэхээр тэр нь одоо юу гэдэг заавал би одоо Монголд байгаа хүн заавал нэг багийг дэмжих ёстой дэмжүүл амир утгагүй гэдэг тийм бол майндсет бас байхгүй. Тийм л бусдыг үгүйсгээд тахчих утгагүй шүү дээ. Яг хөө тэгэл би бол надад бол одоо Леброны фэн байж зөндөө яг чам шиг ингээл нөгөө нэг дагаал явцсан. Леброноо дэмждэг тэр багт очингууд тэр багийг хүндэлдэг те. Тэгэнгүүт би тэр хүмүүс гэж хүндэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт энд одоо за жишээлбэл за би бол одоо нэг спорс учраас яалтчих байхгүй те. Тэгвэл өөр одоо нэг жижиг багуудыг ч гэсэн үнчээр дэмжиж байгаа хүн байж болно шүү дээ. Тэндээс Монгол тэгэл бусдыгаа үгүйсгээл. Тэгэнгүүт за манайх тэр нөгөө нэг юм манай миний подкастт ганц л барьж байгаа нэг одоо асуулт би нэг яадгүй. Үндсэн асуулт тэр гэж бодгоо. Ганц л сэдв гэх юм уу да. Хэрвээ гэж асуудаг байхгүй. Яг чиний үзэж эхэлсэн үеэс Леброн үнэнчээр багтаа үлдсэн бол гэдэг дээр зүгээр хоёлаа зүгээр ингээ хэрвээ гэж бодоод одоо хэрвээ бол миний хувьд бол спортыг үргэлж дагна. Хүмүүс бол спортод хэрвээ гэж байхгүй гэдэг. Надад бол үгүй хэрвээ бол мөнгөд байна. Хүмүүс тийж гоё дебет шүү дээ. Майамид үлдсэн бол гэж юу? Биш ээ. Кавс үлдсэн бол гэж юу? Тэгэл байж л жилийн дараанаас нь Кайри ирнэ ч гэдэг юм уу. Кайри Леброн хоёр ер нь ингээ яах байсан бол молч гэдэг юм уу. За Леброн явахгүй гэдэг чинь Кайриг ч авахгүй эсвэл за Эдоны Бенет ч юм уу авахгүй л тий. Ер нь л яг зүгээр би бол зүгээр ингэж боддоо. Ер нь одоо ингээл үе үеийг харьцуулдаг штэ одоо хүмүүс бол одоо юу гэдэг Майкл Жордан одоо үед байсан бол Демар Дерозен гэдэг хүмүүс их байдаг тий. Ер нь бол дундаа шийддэг тий. Гэхдээ би зүгээр одоо энэ зүгээр NBA-гийн түүхэн за ер нь спортын түүхэнд агуу одоо тамирчид бол ямар ч үед байсан тэр одоо тухайн үедээ зохицоод өөрийнхөө уул мөрийг үлдээдэг. Би бол энэ дээр тэгэхээр Леброн зүгээр Кавстаа үлдсэн бол ямар нэгэн аргаар авраг одооны төвшөнд биш юмаа гэхэд топ 10 тоглогчийн төвшөнд ч юм уу байхсан баг. Гэхдээ би Майамид очоогүй байсан бол одооныхоос би юу гэдэг илүү ч юм уу одооных шиг тоглогч болохгүй байсан гэж болохгүй гэж юм бол бод. Яг гэвэл Майамид очоод ялахыг сурсан байхгүй. Леброн өмнө нь бол яг мэдээж плей-оффт гайхалтай амжилттай байсан ч гэсэн ялц сураагүй байсан. Ялц сураагүй шүү бүрэлдэхүүн байгаа юм шүү. Тий. Тэрнтэй адилхан шүү дээ. Ер нь бол бүрэлдэхүүн байгаа үстэн тэр бүрэлдэхүүнийг аваад яг эцээ урд үтсэн баг. Гэтэ ялаагүй байхгүй. Тэн дээр одоо Майамитийн одоо соёл тэгээ дээрэс нь одоо Экс Бойстро одоо манай хин биш үү?
Тэгэхээр Майамигийн юу ч босс юм лээ. Майамигийн том боссыг ярих гэдэг өө тэгсэн чинь би ч гэсэн нэр батцсан. Мики Харрисон ч яг юу багийн эзэн. За энэ хэсгийг подкастаас хаснаа гэж. Pat Riley. Pat Riley шүү дээ тий. Тэгээд Pat Riley LeBron одоо бас ер нь бол ялахын тулд ер нь бол ийм байдаг гэдгийг бол ийм одоо золиосод гаргадаг хэрэгтэй. Ийм ингэж тоглох хэрэгтэй тий. Ингэдийг ер нь бол жоохон ер нь бол зааж өгсөн гэж би зөв хөвдөө боддог байхгүй. Яг хүн болго өөр л баг л та. Гэхдээ тэр тэгэл 10 оны финалд хожигдол LeBron буудалд тэр LeBron номдор гэдэг байхгүй. LeBron 10 оны финал та. Тэ нөгөө юунд хожигддог? Далс хожигддог. 11 оны юу? 11 оны. Тэгээд LeBron ерөөсөө ингээд харанхуй татсан ерөөсөө тэр юунд тэгээд баг 12 хоног ч лөө буудал ингээд уцаа салгаад ингээд хөшгөө нэхгүй ингээд хав харанхуй байсан гэдэг байхгүй. Тэгээд ер нь LeBron-ы тэр юу одоо тэр чинь нэг өсөлт явагдаад байгаа байхгүй тий. Тэр чинь ялахын тулд нэг өсөлт явагдаж байгаа. Тэгээд мэдээж Wade Bosch дээр очсон, Exposed байгаас юм сурсан гэдэг. Тэгээд ер нь зүгээр би зүгээр хөдлөд гэж бодъё. Miami тэр очоогүй байсан бол магадгүй одооны шиг тоглогч биш. Ранкинг тий. Одоо GOAT гэдэг ярианд орохгүй ч юм уу. Эсвэл топ 10 тоглогч нэг бол байх байсан баг. Гэхдээ топ 3 тоглогч, топ 2 тоглогч магадгүй биш ч гэсэн юм байна. Тэгэхээр зүгээр түүний замалд бол хамгийн хэрэгтэй л ер нь бол шилжид бол болсон байсан гэж боддоо шүү дээ. Чи юу гэж бодож байна? Яг би зүгээр яасан ч Майами биш юм гэхэд өөр шиг явах байсан баг. LeBron тий. Яагаад гэвэл нэг Cleveland чинь жижигхэн зах зээл, жижигхэн баг Cavaliers гэдэг ч тий. Тэнд бол удаан дискул хэл та. Яагаад гэвэл нэг эн чинь LeBron чи энд яригадаад нь штэ. Kobe-тэй MJ-тэй яригадаад нь штэ. Тэгж яах чинь авраг авахгүйгээд байвал бүр адлуулад нөгөө нэг ярианы бүр гоё шалтгаан болно штэ. Авраг авч чадахгүй жижигээд тэгэнгүүт нөгөө нэг MJ-ийн фэнүүд чинь Jordan ч нөөрөө эхний 8 үйлрэлд авраг аваагүй. Эхний 8 юу лээ 84 биш эхний 6 үйлрэл 7 үйлрэл та юм уу 93-нд аваа штэ. Үгүй 90 91 92 тийм штэ. 93 94 даалгасаад биш юу болоод байна. 84 оны драфт штэ. Тий. 84 оны драфт гэдэг нь 6 тоо бодож чадахгүй штэ. 84. Тий. 7 өдрөл ингээд 7 жил авраг авч чадахгүй явж байгаа. Тэнгүүд LeBron ч бас 2003 оноос ингэж яваад 10 онд гэдэг чинь бас 7 гэх. Ер нь юутэд ирсэн явж байгаа байхгүй гэсэн. Тий. Тий. Явахаас өөр аргагүйсэн. Гэтэ явахгүй байсан бол яваагүй бол заалт Cavaliers үлдлээ л дээ. Gary-тэй байлаа гэж бодъё. Гэтэ тэр чинь LeBron үлчээр чинь Kyrie Murray авахгүй болчихсон. Тэгэхээр бүр нэг лулхал байсан юм байна л да тий. Тийм магадгүй зүгээр гоё legacy-тэй тоглож болох юм байна. Тийм энэ нэг юу loyalty гэдэг утгаараа тийм амар legacy-тэй тоглож болох юм. Тэгээ өөр юмгүй л болох юм байна тий. LeBron-ийн фэнүүдэд муухай таалагдахгүй юм ярьж байгаа. Яа Гэхдээ ер нь бол агуу тоглогч нар ер нь ямар цаг үеэр агуу гэдэг юм уу? Тэрэндээ бол би бол нэг санал. Би бол MJ-г одоо DeRozan гэдэг хүмүүстэйгээ тэр бол арай. Тэр бол арай. MJ DeRozan гэдэг ядаж Kobe тэнгууд нөгөө нэг хөгшчүүд болох гэдэг штеп. LeBron-ыг 80 90-ад он тоглож чадахгүй байсан гэж ярьдаг штеп. Амар физикал хамгаалалттай гэдэг. LeBron бол одоо магадгүй хамгийн физикал тоглож байхгүй юу? Өөр ганц жишээ аваад боломжгүй. Эсвэл Нуркичийг тогтдог дээр тий. Хүмүүс ингэж тогтдог бол LeBron ч зүгээр ингээ гараа хойно хийж байгаа баг тий. Ингээд тийм би битгүй LeBron бүр зодоод дуусах гэсэн баг гэж боддог штэ. LeBron бол одоо харлаа тийм амар бит юм чинь одоогийн дүрмд тааруулаад зөвлөн тоглоод байна штэ. Би ийм байж ах чинь дөрөв нь гой зодтолтуулаад байвал гоё штэ. Бүр зодтолох юм шүү. Одоо нөгөө тухайд Карл Малонтэй би пропорцоо тий. Тэнгүүдээ тоглолтын арга барилын үнд Magic Johnson таарцуулдаг ч юм. Тэгэхээр ч одоо шиг Карл Малон шиг биетэй байснаа Magic Johnson шиг ур чадвартай байх юм бол ч утгагүй үстэй. Тийм. Тухайд бол шак бөмбөг залаад дайраад байна гэсэн. Шидээ. Бараг л би хүчний хувьд те арайг үзэхгүй л ах л да зүгээр тэгж ярьцуулж та. 10 онд сакс үзэж эхлэнгүүт чинь л 10 оны финалыг бол үзсэн юм аа. Үзсэн юм уу гэдэг чинь бид чи үзэхэд хэцүү шүү дээ 10 онд үзэх. Одоо нэг тэр үеж бол спорт бокс
Тэр үед ч одоо спорт боксаар гардаг байсан уу арай? Спорт бокс гардаг байсан баха. Нөгөө нэг боловсрол дээр гардаг байсан байдаг тий. Тийм баг. Тэгээ CCTV-гээр үзнэ. Гэтэ би нөгөө нэг тэр Eagle дээр одоо MB Tokyo ахнаар юу яадаг гэсэн шүү дээ. Одоо эдийнх ялтаа дээр. Тэр чинь одоо 10 оноос өмнө үстэй бод. Тийм шүү дээ. Тэр 6 ч үлээ 8 ч үлээ. Би тэрийг үздэг байсан санагддаг. Тэгэхээр одоо яг одоо тэрнээс өмнөгч фэн юм шиг мэдхгүй юм дэггүй. Гэтэ яг ингээд нөгөө нэг тухайд зүгээр ийм гоё юм байна гэж нэг тийм тоглолт үзэж чаддгүй л байсан баха. Тэгээ ер нь зүгээр зурагтаар нэг олон тоглолт гардаг ч гэсэн бах тий. Ер нь нэг олон тоглох боломжгүй шүү дээ. Тэгээ ер нь финал одоо нэг плей-офф явж байгаа учраас плей-оффыг яриа ярих гэдэг. Хамгийн анх яг зүгээр яг ингэ шимтэж үзсэн плей-офф ч юм. Миний хувьд бол тэр юу штэ Липоны Майамигийн одоо авраг авдаг жилийг бол бас нэлээ үзсэн. Одоо ихний одоо Оксидтэй гэдэг жил. Тэр Оксидтэй суурлын муурлыг би их санаад тийм аа. Оксидтэй суурлал дээр бол ихний тоглолтоо алдаад 4 уншдаг штэ тий. Тэр мөрөн дээр бол одоо үнэхээр Майами илүүрхдэг тэрийг бол би санд. Тэгээд яг одоо ингээд нөгөө нэг сагсан бөмбөгт бүр ингэж дурлуулж одоо бүр ингэ хурцуур болсон баг хурцуур болсон тоглогч гэх юм бол би Спurs гэдэг байхгүй. 14 оны. За. 13 онд одоо нөгөө айхтар Реал яалгуулаад амирын болоод Спurs-ийн бүр ингэ хөшөөгөө аавна гэдэг юм. Тунжингаа тэр үлрэлжингаа тэр хөшөөгөө аавна гэдэг бодол бол ингэ батхан байс тэ. Тэгээ гарч ирээд илүүрхдэг байхгүй. Тэгээд би тэр 14 оны финалыг бол маш санд. Тэгээд үнэхээр одоо багийн сагсан бөмбөг гэдгийг бол Спurs бол тэрэнд бол үнэхээр үзүүлдэг байхгүй. 5 тоглогч яаж бөмбөгөө шигэрлдэг вэ те. Багийн нэг бөмбөгийг 5 тоглогч нэг тэр торонд оруулахаас өмнө 5 тоглогч гар дээр хүргэж яагаад оруулдаг те. Тэр сагсан бөмбөг дээр болсон. Ингээд яг сагсан бөмбөг гэдэг чинь ийм гоё юм байна гэдэг тэр нэг хурцуур надад бол талбай дээр зургуулаа тоглоод байдаг. Яаж ч юм нэгэн солорч зургуулаа тоглоод байдаг гэсэн. Тэгээд манууд ямар дуртай. Манууд ч ингэ ийм нөгөө нэг ийм стандарт бус сагсан бөмбөг гэх юм уу? Юу гэх юм? Ийм Поповичийг зөрдөг ганц нь шүү дээ. Попович үгэнд ордгоо ганц. Ер нь одоо ингээд анх багаас одоо ингээд сагсан бөмбөгийг чинь ингээд за одоо юу гэдэг нэг юм юугаа ритмээр сум те хоёр алхамтыг ингэж хийн ч юм те. Манай болохоор нэг арай өөр те нэг тийм нэг годамжны одоо юу гэх годамжныг гэж хэлэх нь ч бас хайшаач юм. Арай нэг тийм уламжлалт бос дураараа тэр нь надад аим гой санагддаг. Тэгээд нэг ялагч юм тоглогч те. Тэгэл тэр тухайн Спорс аим гой. Тэгээд Борис Диавдас их дуртай. Борис Диав гэдэг чинь нэг сонио юм сулбур биетэй яаж сакс тоглолтын гэмэртэй биемийг харуул. Гэтэ би юу ч амар. Би юу ч амар. Тэгэл IQ те. Сакс мөнгөний ухаан бол амар те. Илүү дамжуултуудыг ямар гоё өгдөг вэ гэл. Тэр Спорс бол тэгэл хэдий одоо би Майамигийн талд дэмжиж байгаа ч гэсэн вау гэл ер нь бол шүтэл те бишээл респект хийгээл тэгэл ер нь бол бас ер нь Спорс гэдэг багийг бас нэлийн тухайн үед бол хүндэлдэг. Одоо ч ер нь би Спорсыг одоо ингэ Виктор Вембаньяма гэдэг хүнийг авах боломжтой нэгтгэх те эхний сонголтыг авахд бол маш их баярлсан байхгүй. Ягаад ч ерөөсөө ингэ Спорс гэдэг багийг том тайзан дээр Спорс гэдэг багийг том плей-оффын тавцанд хармаар байгаа байхгүй тий. Тэгэхээр бас гоё баг ер нь бол тий. Тэгэхээр чинь Вембаньямаг драфтын нэг дээр суулж байгаа шүү дээ. Хоёр дээр шарлаад болж байгаа шүү дээ. Эхлээд хоёроо зарлаж байгаа шүү дээ. Би яг өглөө машинтай ингэсэн явжсэн аа. Тэр чинь дүүгөө өргөж өчөөд байлгүй. Тэгээд нэг таксинд явжсэн. Ард хүн суудсан. Тэгээд би яг утсан дээрээ урдаад тавьчихсан ингээд заваа арангаа сонсоо явж байгаа шүү дээ. Number 2 гэсэн шарлаад хорноц гэл зарлаж байгаа шүү дээ. Nice! Машин дотор ард хүн байж байна. Nice! Нөгөө юу болоо гэдэг зааварчлаар байгаа шүү дээ. Би сая асуулт асууж ирсэн. Гэд өөрийн барьчлаа. 72 10 Bulls, 73 9 Warriors, за 3-peat Lakers, 14 оны Spurs гэдэг багуудыг чи ранглаачдаг бэл. За би бол 73-ийн нэгтэй. За Warriors авраг аваагүй шүү дээ. Нөгөө нэг кредиттэй биш те. Кредиттэй биш. Авраг аваагүй 73 9 Warriors шүү дээ. Ранк нь ямар юу юм те. За тэгвэл одоо хаанхын дөрмөр тоглож байгаа. Одоо үед тоглож байгаа юм уу эсвэл хуучны үед тоглож байгаа? Яг 10-аас 14 оны хооронд тусгасан.
Яг ур чадвар бол байгаа. Тэгээд сагс суусч ийсэн. Гэхдээ нөгөө физикал тоглолт байгаад физикал тоглолтыг зөвшөөрдөг. Яг энэ дундын үе. Миний хувьд бол хамгийн гоё сагсны хамгийн гоё үе. Ямар хэцүү юм. Тэгээд юу яг уу би зүгээр нэг MJ Kobe хоёрын үеийг бол яг мэдэхгүй л те. Гэтэ маш тийм бие өвчний одоо доор тоглолдог те, поста биш тоглолдог сагсан бөмбөг байсан. Харин Spurs болон Warriors сагсан бөмбөг бол ийм чөлөөтэй free flow сагсан бөмбөг байхгүй. Тэгэхээр би зүгээр дандаа л ер нь бол харьцуулахад бол дандаа л одооны сагсан бөмбөг хожно гэж ер нь боддیں۔ Тэгэхээр би зүгээр Spurs, Warriors, MJ-гийн Bulls яа за чамайг хооронд утгаад байна те. Энэ багуудыг хооронд нь тоглуулах гэж шүү дээ. Тийм. Зүгээр багуудын ранклж байгаа. Яг аль нь илүү баг байсан гэдэг л те. Тухайн цаг үедээ гэдэг юм бодно л доо ер нь бол. Талангуурын өстэй авраг аваг болохоор ч бас юм аа. Tripit Lakers гэдэг шүү дээ. Яг уу 14 оны Spurs-ыг бол нэг баян яриад байдаг. Намайг ингэж ярих бүртгэлээс ингэж гоё болсон юм боошх. Боос ч нэг барахгүй гэдэг. Бид нар бүх цаг үеийн шилдэг багтаа тоглож ил гэдэг. Нэг хэвлэлийн багварл дээр тоглолтын дараах энэ дээр тэгж хэлдэг. Тэгээд би ч бүр нэг баг тав нь ханж байгаа. Гэхдээ үнэ. Тэр үнэхээр тэр баг бол бас тийм онцгой юм баг. Тэгээд ер нь нэг өөрийгөө нэг тийм өшөө авах, батлах гэдэг нэг тийм хор шар амар их байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр жилийн Spurs бол үнэхээр солиотой. Би бол тэрийг бол үнэхээр өөрөө ч үдсэн болооч тэр юм. Үнэхээр бас биширдэг байхгүй. Тэгээд тэгвэл ранклууд тэгээд одоо хуучны хоёроо бол одоо сүүлийн хоёрт нь тавья да. Яаж ранклыг яаж ранклах юм мэдэхгүй байна тэгээд байхгүй. Яг тэгтээ Ванаа тэр хоёр тэр үеийн сагсыг нэх сайн мэдэхгүй гэж хэлсэн шүү. Яг бол бид чинь лайв үзэж байгаа хүмүүс шүү дээ. Тэр чинь бас сул тал. Лайв үзэж байгаагийн бас нэг тал нь бид нар нөгөө нэг Jordan Morton ч байдаг юм уу тэр үеийн тоглогчдын сул талуудыг мэдэхгүй те. Тий. Одоо л сүүлийн үед нөгөө нэг архив бичлэгүүд үе ганц нэг гарч ирж байгаа болохоос шүү те. Зүгээр яг нөгөө нэг би зөв ингэж бодоодсон байна л да. Хооронд нь тоглоулах гэж бодоодсон. Зүгээр амжилтаар нь тэгээд ранклах юм бол ойлгомжтой шүү дээ. Одоо тэгээд 73-72 10 гэж явчихна шүү дээ. Тэгээд амжилтаар нь ярил манай багт 14 онд ч бодлаа. 14 онд чинь 60-д ажиллалаа. Үгүй нөгөө нэг 56 26 билүү тийг санаад 60-д тойжл авдаг чинь нөгөө нэг Каваийн гიშгдэг. Каваийн гიშгдэг лөө. Тэг 67 15 баг. 73 9-т зэр нэг үлрэн штэ. Тэр амар үлрэл байгаа. Тэр амар үлрэл штэ. Өрөнд нь 73 9 67 15 гэж нэг хоёр. Спорс чинь бүр амар хожил авдаг мөрт тэр юугаа Warriors амжилт дарагчдаг байхгүй. Тий. Тэр чинь гэртээ тэр чинь 41 ч үлрэл баггүй юу? Фүү тийм үү? Тий. Тэгээд хожигдлууд нь дандаа away тоглолтууд айлын талбай дээр байдаг шиг санаад. Тэгэл муу байлаар юм та. Тэрэн дээр шагт хийдэг те. Би төвийн тоглогчийг насаараа иргэшлийн төвшөнд хийсэн юм шүү дээ. Би мэднэ. Ингэж инерцээрээ орох нь ордгийг. Гэтэ буучаад дахиж хөл ингэнэ гэдэг нь зориуд үлдлээ гээд. Тий. Заг. Чи тэрийг зориуд үлдэл гэж боддгоо тэр зүгээр спортын тоглолтын инерцээр явцсан юм гэж боддгоо. Би зүгээр тэрийг одоо яг одоо юу гэдэг яг тэр зориуд ингээд хөлөө одоо тавиад гимтичи гэсэн нэг тийм бол бас байгаагүй чинь болов гэж бодоод дээ шүү дээ. Тэгээд тийм одоо маш тийм хурдан болж байгаа байхгүй. Угаасаа одоо сагсмгийн тоглолт чинь маш хурдан болж байгаа шүү дээ. Хэдэн дойл хэдэн секунд тэр үед тэгээд юу гэдэг доор нь тавиад хөлөө гимтичи гэсэн юм би бол нэг тийм арай биш болов гэж боддоо. Гэхдээ яг зүгээр магадгүй ямар ч хаа. Ер нь яг харагдахад бол тэгж харагддаг байхгүй. Зориуд юм шиг. Зориуд юм шиг. Тэр сэтгэл судлалын үүднээс ингэж байдаг юм байл да. Нөгөө олимпикийн үйлдэл дээр тайлбарлаж байгаа юм би бол тоглогчид ингэдэг гинэ. Яг талбай дээр ингээд хит байна шүү дээ, тэ уур амьсгал. Тэгэнгүүт яг тэр нөгөө нэг юм химнэлтэд ороод зориуд биш. Яг өөрийнх нь ухамсар бол зориуд хийхгүй зэ. Гэхдээ цаад ухамсар нь далд ухамсар нь зориуд хийж идэг гинэ. Ингээд ууртаагаар зохих үе байвал шууд зориуд магадгүй. Тийм нэг тэр чинь яг юм яг үндсэн нэршлиг нь мартчихлаа. Тэнгүүд олимпикийн үйлдэл мөлж байдаг юм тиймэрхүү юмуд. За тэгж гიშгээгүй ч юм уу Кавай зүгээр бэртлэн гайгүй эргэж ирсэн бол магавраа авсан болов. Гуха. Ягаад зүгээр тухайн юу гэдэг
Warriors бол би зүгээр Spurs-ыг бол хожихлоо боддог байсан. Зүгээр тухайн үедээ тэгж боддогсон. Одоо тэгээд бас яг нэг бүх юмыг яг гой тоглолт моголтыг бас тэгж сайн санахгүй л байна л да. Тэгэхээр 17 он шүү дээ тий. Тэгээ би зүгээр тэгэхэд Warriors-ыг төрүүлнэ бид яг Лебоныг мэдээж кафед дэмжиж байгаа ч гэсэн би бол тэр эргэн ирэлтээр бүр үнэхээр гайхширдаг байхгүй. Би бол тэрийг ойлгомжтой болсон. Ер нь бол анх финалыг эхлэхэд ч би найзуудаа Warriors-ыг барахгүй юм. Үнэхээр барахгүй гэж ярьж лээсэн. Тэгээд миний тэр үед би саяхан нэг 2-3 сарын өмнө лөө Instagram-аа авчихдаг байхгүй. Бүр ингэж чатуудад нэлийн доош гүйлгээд гэсэн чинь яг 16 онд 16 онд гэнэ 17 заазаараа чатчихжээ лээ Instagram-аар. тэгээ юу гэж чөө? Чи ямар ч спортсмен хүн биш. Биш гэдэг. Өөр юу гэсэн байла. Айгүй муухай. Хараал маалтай. Хараалтай мэдээж. Спортын тавцсан, спортын гэр бүл чамааг бол энэ цагаас хойш дахиж үсэхгүй. Тэгээ ийм айгүй гой аргументууд бол байлаа зөө. Ингээд спортын хүн гэдэг талаас нь дундуур нь тэгснээ хараалтай. Шидрийг подкаст гарсны дараа оруулж ирсэн. Яхаа тэр болохгүй харлаа. Аяараа хүнд харааж мараасан байлээ тэр. Тэр ямар муухай. Би одоо тэр үед бол яг хөтэ нэг юм гадныхан хоорондоо л харааж болдог хараалууд баруулдаг гэж байгаа шүү дээ. Гадны хүн илүүл энэ пүү гээл гангструуд бол ингэж мэгчин дээ. Тийм хараалууд баруулууд ч байлаа. Тэгэхээр яах юм? Нөгөө нэг юм утаа хараалд энмэнтэй хараалд. Тий. Тэгэл нөгөө нэг Дэни Гриниг Лекерсийн финалд шидэлд алдсны хараас Дэни Гринийг хараасан шиг би бас заацаг тэгж хараасан байна. Юу гэж гэдгийг хэлэхгүй бай. Арай буухай. Маа Дэни Гринийг чинь тэгэнгүүт чи би өөрөө юу гэж заацаг хараасан болох гэдэг хараастаа хэлэх гээд шүү дээ. Болохгүй тэгвэл арай өөр юм ярина гэдэг. Би ч гэсэн 17 онд арай марахгүй л байсан болов. Яг тэр чинь ихний тоглолт шүү дээ, тий. 20 хэдэн оноогоор хожиж байгаа нэг хамаахгүй. Тэр чинь 20 оноогоор ч үлээ. 20 оноогоор. Тий, 20 оноогоор. Тий, хожиж байгаа хөх. Тэгээ эргэн ирээд тэр чинь тоглолтуудын юу яаж ч явж бол Стив Гэр гэдэг хүн чинь яадаг бүлээ тэнд чи хэдий байгаа. Гэхдээ тэр хариугаа манай ах ч манай хүн амар авдаг л та. Гинтэж гэдэг утгаараа биш шүү зүгээр авраг авсан гэж. Бааж ах чинь тэр нэг финал дээр амар бичстэй тэ нэг юм уу новш гээл бүр тэгж л. Яг тоглолтын нөгөө нэг энэ юу сэтгэл хөдлөлөөр шууд ууртай бичиж байгаа хөө. Гинтэжлээ гэлээ юм лээ. Тэгээ дараа нь дуурлаа гэж биччихлээ л та. Тий. Ер нь тийм үе байдаг те. Нөгөө нэг карма явчуу гэж юу. Би юуг Raptors-ыг авраг авсны яг дараахан биччихсэн. Тэн Clay KD гэж байгаа юм бол тэдэн онд Крис Полли, тэдэн онд Кавай гэл те, тэдэн онд Лави гэх тэр гэмтлүүдийг яах гэдэг юм. Зүгээр айл талаас энийг ярихгүй бай гэдэг. Ер нь авраг авахд чинь багуудад байдаг ш те. За өсөлтөгч нэг багаас нэг хүн ер нь бэртдэг. Тэ? Ер нь Аз яндаа гүйдэг шүү. Аз яндаа бол гүйн шүү дээ. Тэр чинь авиасыг дагаж аз шүү дээ ер нь те. Багийн авраг авах. Тэр чинь ер нь жил болгон авраг авах багийн гол өрсөлдөгчөөс нэг хүн ер нь яаждаг шүү те. Муухай хараад ийм нэг муухай яаж байгаа биш л та. Муу оруулж байгаа юм биш л та. Тэ энэ чинь үнэн те. Тэ ер нь тийм тохиолдол их байдаг шүү дээ. Гэдэг шиг. Тэр 19 оны финал 19 оны ерөн сагсан бүгийг би ер нь баг үзээгүй. Тэр нөө Японд сурахаар явчихсан гоо. За. Тэгээд ерөөсөө цаг завч болдохгүй би хичээл тэгэл хоёр ч ажил хийгээл тэгэл ерөөсөө тэр одоо 19 оны үлрэл 18 оны бас үлрэл хэтрийг бол ингээд ер нь ингээд байхгүй зүгээр ингээд тоглолт үзсэн баг зүгээр ингээд мэдээлэл тараал явчихсан тий тэгээд яг хаяа нэг газар үздэг лээс авалтаа тэгээд 19 оны юун дээр Sixers-тэй цуврал дээр би чинь Каваийн фэм үзэж байгаа шүү дээ. Эндээ яг Батлерын фэхтайгаа үзчихдэг байхгүй. Тэр 7 дахь тоглолт бэ. Би бүр ямар гоё тэр шидэлт байдал. Баах бүр уурлаад нөгөө Бен Симмс Эмбид хоёр уурлаад. Батлер ч нөгөө хөлн гэмтчихдэг шүү дээ. Тоглоод байгаа хэрнээ багаж ирээд байгаа. Бен Симмс Эмбид хоёр нэг хараал цосоод. Тэгэл энэ нэг хоёр харцааг галбар банаач бүр тэгэл чи ардны инээч гэсэн ерөөс. Кавайга тэгээ дахиад арга сайхан байна. Одоо тэгээд 19 оноос хойш ер нь хамгийн формтой үе нь одоо юм явж байна уу? Тий, ер нь тий. Үнэхээр бас яг одооны яг өнөөдрийн Кавай да одоо битээрээс 20 тоглолт. Цувралыг нэг болгосон өдөр бичиж байна тий. Тэгээд Кавай бас үнэхээр одоо яг тийм бурханлаг тоглолтыг бол өнөөдөр хийлээ. Амар гоё байна. Кавайгаас дахиад ингээд том тавцсанд гэмтэл бэртэлгүй харахад үнэхээр гоё.
өмнөх подкастууд дээр би хэлсэн л дээ. Нөгөө нэг ингэж бичдэг гэд айгу олон тавтаж яриад. За тэгтээ яг эрүүл кавай тийг бэлэн биш гэж. Эрүүл кавай зогсоох тоглогч юу н байхгүй шүү. Саяхан Дэни Грин бас гоё юм ярьсан л. Энд чинь нөгөө фэн хүн чинь багтаваа ингээд гоё хүн урьж оролцуулдаг өөрөө яриад. Дэни Грин бас хэлсэн л те. Кавайын яг эд үеийн Стефэс илүү фирд гэж нэг тоглогчид илүү айжсан те. Юу гэж бод. Чи юу гэж. За эд үе гэхээр чинь юу за 19 оны кавай бол ойлгомжтой эд үе те. 19 оны кавай Anonymous MVP Curry хоёрын хин нэлээд тоглож. Би одоо яг тэр үйлрэлийг бас нэг үзээгүй болохоор Кавайын үйлрэлийг үү? Тий, яг тэр нэг бүтэн үйлрэл үзээгүй болохоор. Гэтэ ерөн зүгээр Кавай бол тэр үйлрэл үнэхээр одоо за өнөөдрийн Кавай тэгвэл яг өнөөдрийн тоглолтыг бүтэн үйлрэл хийсэн байлаа л гэж бодъё л доо. Ерөн зүгээр яг би зүгээр одоо Стефен Curry-гийн тал л да. Anonymous MVP. Тий. Ер нь бол яг зүгээр Кавай хэд нэг эсрэг нэг одоо юу гэдэг үнэхээр зогсоод шүү те одоо дуны шийдэл хамгаалт гэдэг ч юм уу. Гэтэ Кавай жоохон нэг сул тал гэдэг нь багийн одоо плеймейкер ч юм уу. Багийн одоо бусдыгаа тоглох төр одоо ер нь бол эсрэг баг нь хоёр хамгаалж очингууд одоо юу гэдэг Лебон Лукас шиг одоо нэг дамжуултуудыг те багийнхнаа тоглодог. Тэр жоохон дотмог гэдэг байхгүй. Ер нь бол тоглолтын аргаар л. Тэгэхээр Степ бол одоо нөгөө эсрэг багийн бүх анхаарлыг өөртөө татдаг тоглолт байхгүй. Кавай бол цаг тийм шүү те. Юу гэдэг нэг эсрэг нэг ч юм эсвэл хоёр хамгаалж татдаг ч юм. Стефен тэр гүйлтүүд бөмбөггүй гүйлтүүд төр бол гайхалтай байхгүй те. Гэтэ хамгийн зүгээр эсрэг баг нь айдаг гэх юм бол би Стефен Curry. Нэг айхтай KD анх зөрөгтэй доорж исэн те. Чи эсрэг багийн фэн бол би танай багийн өдөөс тоглож би талбай дээр гарч ирэх чи аан шүү дээ те. Ер нь тоглогч нар дээр үнэн шүү дээ. Стеф дээр, Кавай дээр, Леброн дээр, KD дээр те. Яг ингээл оноо ойрхон за 4 минутын 4-р үеийн нэг 7 минут байлаа гэж бодъё л да. Тэгэл солилцоогоор KD ч юм уу, Стеф ч гараад ирвэл яа л гэнэс те. Одоо Йокч гişээ ч юм те. Нэг тоглогчоос айх айдас гэдэг чинь муухай те. Яаж чадахгүй. Гэтэ Warriors-ийн систем нэг одоо Warriors системийг одоо Стеф төгөлдржүүлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр Warriors систем гэдэг чинь тэгээд одоо бөмбөггүй ер нь бол сагсан бөмбөгүүдээр одоо анх сурсан удаа бөмбөгтэй хамгаалдаг байхгүй. Ер нь бол бөмбөггүй тоглогчийг одоо их харах одоо үйлдэл их байдаг тийм. Ер нь бол Стеф бол ингээд бөмбөггүй байна гэж. Тэрийг одоо хамгаалагч одоо ингээд ерөөсө толгойн өвчин байхгүй. Үнэхээр толгойн өвчин. Тэгээ заримдаа ингээд нөгөө багийн одоо яаж тоглосон одоо NBA-д байгаа бүх тамирчид одоо багтаа бол 10 жилдээ дандаа л хамгийн жилд тоглож байсан мөн. Тэд нар бол ингээд хамгаалтанд бол бөмбөгтэй л биш бол ер нь бол завжин дээр зогсож байгаа шүү дээ. Зогсоод хараал байж байгаа байхгүй. Ер нь бол үзэл байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг Портер шиг. Тэгэхээр тэр инстинкт нь хэдий одоо ингээд бүх одоо юун дээр одоо би Стефиг одоо заавал хамгаалтай Стефиг одоо бөмбөггүй гүйж яхад нь заавал цуг явна мөн. Гэтэ инстинкт гэдэг бол амар тий. Заримдаа ингээд үзэл зогсчихдог байхгүй. Тэгээд тэр Стефи олуулж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь genius байх хэвчээ тий. Энэ сул тал энэ хуулийн цоргоо гэдэг симхи дээр ажилласан байхгүй тий. Бөмбөггүй гүйлт гэдэг юм. Яг уу ойлгомжтой ойлголттой бөмбөггүй гүйлт гэдэг юм бол тий сагсан хугацааны туршид байсан баг. Гэтэл хинч төгөлдржүүлээгүй л байхгүй тий. Тэр чи одоо яг нэг англиар бол relocation гэж ярьдаг. Бөмбөгөө өгчөөд буцаж ингэж одоо бөмбөгөө тэр одоо ингэж юугаа бөмбөгөө сланыг авч одоо ингэж тойрж ийж гарч энэ бол одоо бас юу гэдэг үнэхээр одоо тим тоглолчийг харааг байсан байхгүй. Стефиг хараад ер нь бол бас үнэхээр бас сагсан мөгийг бас өөрчилсөн гэж ярьдаг ш сагсан мөгийг бол яа харахгүй. Үнэхээр Стеф бол сагсан мөгийг өөрчилж одоо сагсан мөгийн тэр одоо хүүхдүүдтэй Стефиг л одоо ер нь бол тийм шүү дээ. Бүх ийм 10 жилийн хугацаанд гарсан хүүхдүүд цагс үзэхтэй одоо ингээл Стефиг шүү. Бүгд 3-аас шидэж бүгд одоо юу гэдэг Стеф 15 6 онд ид болсон тий. Тэр үеийн Стефиг ер нь бол хүмүүс илүү ингэж фокуслж харж байгаа. Тэгэхээр чин тэр үед сагс үзэж байгаа хүүхэд гэдэг чинь нэг 7 8 та гэдэг. За 2007 8 оноос ингээд ийшээ 20 онд төрсэн бараг бүх хүүхдүүд тий. Ингээл бүгд Стефиг харж байгаа даа ер нь. Өөр одоо хэнийг харах уу гэвэл KD тэгэл Лука мука араас нь орчиж байгаа. Леброныг нэг харахгүй дээ. Яг хоо Лебон нэг физикли арай нөгөө нэг өөр төвшин болохоос
Өө тэр чинь даган дуурайхад хэцүү. Даган дуугаад хэцүү байгаа тоххой тий. Тэгэхээр тийм баг. Тэгээд тэр чинь харахад даган дуурайхад амархан тий. Яг даган дуурайж чадахгүй л тий. Даган дуурайж чагаад Вашингтон руу явчихлаа. Найзд нь зохиолоод Вашингтон руу явчихлаа. Даган дуурайж байгаа. Тэг яг хөө тэгээд Стеф бол тэгэл одоо нөгөө нэг зарим хүмүүс бүх цаг хамгийн шилдэг холбогч гэдэг Мэйж Джонсныг харьцуулдаг тий. Топ 10-д орох юм уу зүгээр би юм харьцуулах юм дургуул дээ. Ер нь би ерөөсөө пэйж дээр ч харьцуулж ер нь бичдэг ч юу. Миний юм дургуул юм нэг тэгээд яг хөө Стефиг бол би зүгээр хамгийн шилдэг холбогч гэж ер нь бол боддог. Яг Мэйж Джонсныг үзээгүй болохоор тэр одоо нөлөө яг Мэйж Джонсон Ларри Борд NBA-г аварсан тий. Үнэхээр одоо NBA-г одоо ингээд бидний одоо NBA-г гаргаж ирэхэд том нөлөө үзүүлсэн. Гайхамшигтай тоглогч. Гэхдээ Стеф бол нөлөөний үед арай өөр болов л гэж боддоо шүү дээ. Чи юу Magic Steph хоёроо. Тийм Magic Steph дээр. Ман чин энэ дээр нэг пост бичижсэн. Яг нөгөө нэг юм саяхан эргээд уншсан чинь айгу манж пост үлдээ. Айл нь ч байж болно. Эдэргээл дээ. Бөөрг хэлсэн үү? Тийм бөөрг хэлсэн. Гэтэ яг нөгөө нэг миний нэг хэлэх гээд байгаа юм. Би бол Steph гэж л. Гэтэ яагаад тэгэхээр би чин үзээгүй сагсаа үзэж байгаа сагснаасаа дээгүүр үнэлээд байгаа юм тухтахгүй шүү. Амар хэцүү байхгүй юу? Бүрээс боломжтой. Үзээгүй сагсаа үзэж байгаа сагсныхаа дээгүүр тавиал үнтэй маргаалтай шал утгагүй тэр чинь тий. Одоо нөгөө нэг Лебоны нэг одоо хейтрүүд гэдэг шүү дээ. Тэгэл жоохон хүүхдүүд байж Jordan илүүлгээд goat move гэлээ тий. Тэр одоо Jordan одоо яаж хитэ хайлайт харчаад тэгж яадаг шүү дээ тий. Манус одоо Леброныг ингээл тоглолтын дээр юу хийж байгаа мим юмудад тэр нэг ингээл хүнээс аваад пив уудаг ч гэдэг юм уу деталь бүрийг харж байгаа тий. Болж бүтэхгүй. Леброн Джеймс бид нар юу ч бүтэхгүй шүү дээ. Бид нар дандаа нөгөө хайлайтад мэддэг байхгүй. Нөгөө нэг клаш хилдүүдийг нь тий. Юу гэдэг. Тэр менежер нэлдэг юм байгаад байна шүү дээ. Лиг Jordan тайртай шиг Леброн тайртай биш. Тий. Үнэ. Тий. Үнэ. Одоо нөгөө нэг 2-3 онд гарч ирсэн нийтлүүд уушгүй тэр нийтлүүд чинь яаж нэг өнгөд яг Jordan ингээд зодон хэлээ дуусч байгаа учраас сөхөж гаргаж ирж байгаа байхгүй. Одоо за Jordan байхгүй юм чинь одоо гаргаж ирэхэд болно. Тэгэнгүүт яаж ясангүүд NBA-ээс хэвлэл мэдээллийг хяндаг байсан. Jordan-ы тухай юу гаргах нь гэдгийг хяндаг байсан гэж уншижсэн. Jordan-ы тухай юу гаргах вэ? Энд чинь нөгөө хүүхдүүдэд буруу үлгэр болно гэж нүрэн дээр хэлж байгаа цаанаа мөнгө л удчлага юм л цаал их чинь тий. Тэгэл нөгөө нэг юу юм гэж хэлдэг чинь нөгөө нэг статистик манипуляц хийдэг тий. Тэр мэр тэгэл. Тэр статистик манипуляц амар тий. Эсрэг багийнхаа алдсан бөмбөгнөөс их бөмбөг тасалсан байна гэдэг байгаа шүү дээ. Утгагүй юм тэр чинь нөгөө статистик хөтэлдэг хүнээр нь баг нь өөрөө тавьдаг гэсэн ч гэх шиг тий. Эзэн баг нь өөрсдөө тавьдаг байсан гэхэр чинь шал утгагүй бас тий. Тэгээд тэгж тий тэгдэг байсан. Jordan дээр юм эргэлзээтэй юмнууд байж гарч ирж байгаа хөх тий. Тий яг хоо тэгээд одоо тэгээд тухайн үед одоо жинхэнэ сая чиний ярианаас тий хэвлэл нь одоо гээд дарддаг байсан ч юм уу тий яадаг байсан чи яг хоо тэгээд нэг тийм юм гарч яриад харж байгаа эвгүй л үү тий. Тэгээд нөгөө хүнийг зингэлтэй нь ш тий. Гэхдээ тэр хүн чинь өөрөө авуугаа хүн шүү дээ. Одоо тэгээд яг чиний хэлдэг үнэн бохгүй юу? Лиг одоо Jordan хайртай байсан гэдэг Леброн хайртай биш. Ер нь одоо тэгээд зүгээр ингээд ESPN-ийн шоунуудын юг үзэх юм бол тэгэл бас үнэхээр хейт шүү дээ. Үнэхээр хейт шүү дээ. Тэгэл ингээд одоо нөгөө Леброн би тэрийг их санддаг байхгүй. Леброн онооны авраг өнгөрсөн үл тэрний өмнөх үл тэрний өмнөх үл болох. Онооны авраг болж байгаа шүү дээ. Өнгөрсөн үл Embiid санаадах юм. Удлаа санаад байна. Тэгэл за энэ хэсгийг ингээд за төр завсарлаа. Ярьж байгаа. Манай эндээс босоод авах ямар муухай олон үйлдэл болох ч. Тэгээд тэн дээр яадаг байхгүй. Нэг first tech гэдэг ESPN нэвтрүүлэг гэдэг чинь ESPN-ийн ингээд яадаг хэлцдэг. Тэрэн дээр тэр нэг Matt Dog гэдэг нэг юм хөгшин гараад юм аа. Тэр тэгж хэлдэг байхгүй. Леброн нэг асуулт нь ч илүү. Леброн бүх цаг үеийн хамгийн шилдэг оноо авагчийн нэг мөн үү? Ер нь Леброн оноо авагч мөн үү гэдэг нөгөөх нь. Леброн ч оноо авагч биш дээ гэж. Юу гэсэн юм бэ ч бүх цагийн хамгийн дэчүү байхгүй стат хийж байгаа ч. Гэсэн ингээд Леброн ч байнгын дамжуулдаг та ингээд юугаа клач мөчүүд ингээд дамжуулдаг гэдэг. Юу гэсэн юм ч одоо бүх цагийн хамгийн шилдэг оноо авагч болсон. Дээрэс нь одоо карьерийн scoring average те одоо карьертаа оноо авсан дунджийг нь харах юм бол Леброн 3-т 4-т байдаг байхгүй. Нэгт MJ, хоёрт юугаа Wilt, тэснэ юугаа KD
KD LeBron бангаар ойрхон ч үлээ. Тэгээд Elgin Baylor ч үлээ ингээд байдаг. Тий. 27.1 хэд оноо дуусдаг. Энэ ч одоо юу гэсэн үг нэг тоглолт 27.1 дууссан. Онооны 20 жилийн дор шүү. энэ ч одоо оноо авах биш юм уу? Тэгээ юу гэсэн үг. Тэгээ тэгснээр одоо нэг юу гэж ярьдаг штэ. Клач биш те. Ийм одоо Kobe шиг, Jordan шиг одоо өөрөө авт дайрдаг те. Одоо бүгдийг өөрийнхөө гарт авдаг тийм тоглолт биш. Ингээ статистик харангууд одоо 1996-аас 97 оны улирлаас хойш play by play статистик бүртгэж эхэлсэн. Тэн дээр LeBron клач оноо авснараа лиг тасгаад өгдөг. 3700 оноо авсан. Хоёрт нь 2700 онооч лөө. За тэгээд хоёрт нь болохоор Jordan, Kobe дөнгөж 2000 авсан оноо. Тэрнээс бус дандаа 2000-аас доош. Ингээд юу гэдгийг одоо тийм нэг юм тийм нарратив үүсгээд байгаа байхгүй юу ингээд. Тэр тоглогчийн тухай хейт байж болно. Гэтэ бас өгсдөө кредитийг өгсдөө байхгүй. Тийм нэг юун дээр 27 оног 20 жил дундчлна гэдэг чинь нэг миний хэлээд байгаагаар байгууллагын шилдэг ажилтнаар 20 жил додорчно гэдэг байна шүү дээ. Тэгээд яг зарим жилүүд нөгөө нэг за одоо болно энэс өөр хүнд өгье гингүүтлэл гадаад руу аялах хэрэг нэг хүнд өгчөнгүүтлээ энд iPhone 13 өгөөд л яваад нэг гэсэн үг шүү дээ. Монгол хөрсөн дээр буулгаж тайлбарлана те. Би нөгөө нэг LeBron-ыг 38,000 он авахд өөрөө бодсон тооны пост байлаа. Ингээд 38,000 оноонд хүрсэн 2 хүн байгаа. NBA-д энэ хугацаанд тэдүүн тоглосон. Тэгэнгүүт Карим чинь тэдэн жилийн өмнө энэ амжилтанд хүрсэн байна. 38,000 оноонд тэдэн тоглогч NBA-д дор хаяж нэг тоглолт тоглосны араас ингэж хүрсэн байна. За Каримыг энэ амжилтанд хүрснээс хойш тэдэн тоглогч дор хаяж NBA-д нэг тоглолт тоглосон байна. Тэр тооны араас LeBron 38,000 хүрч байна. Тэгэнгүүт дор хаяж 10 жилийн дараа одоо бол нэг 8 жилийн дараа гэсэн үг. Ийм тоглогч NBA драфтлагдана. LeBron шиг тоглогч гэсэн үг шүү. Карим шиг эсвэл LeBron шиг. Тэгээд тэр тоглогч яг энэ өндөр түвшинд хүрэхэд дахиад нэг 15 жил болно доо. Тэгэхээр дахиад бид нар LeBron шиг тоглогчийг харахад дор хаяж 20 жил дутуу. Тэ. Яг одоо яг үетэй харьцуулбал заяа. Бид нар LeBron-ыг 10-аад онд гайхан биширж ирсэн шиг тэр үед Каримыг гайхан биширсэн л байгаа шүү дээ. Яг гайхан биширсэн тэр нэг хэмжээ нэг адилхан байгаад байгаа шүү дээ ер нь бол тий. Ер нь бол тий. Тухайн тэр тий гайхамш бишсэн хэмжээ тий. Одоо тэгэл юу л шүү дээ. Сайн өчигдөр манай Бэги нэг юу оролцсон шүү дээ. Jordan-ы 5 жил, LeBron-ы одоо яг оргил 5 жил, Jokic одоо 5 жил гэдэг. Ингээд арангууд одоо бид нар яг Jokic-ийг сүүлийн 5 жил ямар одоо доминант байгааг харж байгаа байхгүй. Яг LeBron одоо тэр 14 5 6 тий одоо 10-д 11-ээс хойш ч юм уу тий ингээд Miami-д хүгээсэн тий ингээд яг Jokic-ийг өссөн байхгүй. Ер нь бол би зүгээр LeBron-ыг одоо Jokic-ийг би одоо тэр хэмжээд үнэлээд байгаа зүгээр асуудал шийдэгч гэж байдаг үздэг байхгүй. Ер нь бол ямар ч асуудал гарсан тулгарсан тэр асуудлыг ямар ч аргаар шийддэг. Тэгэхээр одоо хамгийн шилдэг асуудал шийдэгч гэдэг би бол LeBron гэж боддیں۔ Тэгээд одоо тэгтээ би Jokic-ийг магадгүй одоо LeBron-ы тэр асуудал шийдэгч гэдэг тэр зөв миний тодорхойлдог тэр хэмжээний юг авчуудаа гэж бодод. Яг тэр категори дээр шилжүүлнэ гэж тэр категори дээр. Үнэхээр одоо эсрэг багын эсрэг хийх одоо нүүдэл байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэл одоо юу дээ хамгийн шилдэг юмар хийн тэгээд Jokic тэрийг одоо шийдэж байгаа байхгүй. Ямар ч асуудал гарсан те хоёр тоглож ирсэн байна уу? Одоо Jokic-ыг оноо авахгүй болох ч байсан тэгэл оноогоо авна те. Энэ бол одоо ямар ч асуудал тулгарсан тэр асуудлыг бол төвөггүй шийддэг ийм л тоглогч. 4 үед 48 минут тоглолтгүй байсан бол тэгэл Jokic барахгүй шүү. Jokic дээр арга байхгүй тэгэл Denver дээр л арга болж байгаа шүү тий. Тэгэхээр Jokic ядардаггүй байсан болж байна. Тэгэхээр 30 минутын цагс явдаг байсан л яг нэ. Jokic дээр нэг юу хин чин амарж ах чин нэрнгээсээ хүүдэ Никола гэж нэр өгсөн юм л ч тий. Тийм үү? Тийм бэл. Саяхан нэг пост нэлээ. Никола хүүгийн маань 5 нас өдөржүүлэх тийм пост. Одоо англи нэр нөх тий. Англи нэр нь л үү дээ. Монгол нэр биш үү дээ. Мэдгүй байна. Монгол мэдчихэж магадгүй гэж бодсон зүгээр. Гэхдээ би мэдгүй. Зүгээр яг одоо нэг манайхан чи юу гэдэг чинь нэг монгол нэртэй англи гадаад нэртэй биш тий. Тэгээ гадаад нэр нь л байлгүй дээ. Гэхдээ зөв мэдгүй. Амарч байгаас дараа нь асууя. Гэтэ ер нь сонирхолтой өстэй хүүхдтэй нэг Гоку гэдэг нэр өгсөн байдаг шиг. Яг л нэг монгол хүн чинь нөгөө нэг
лайфтаймда нэрээ нэг удаа солих хэрэг гэдэг юм байлаа. Гоку гэдэг нэрээ солилцож юм байлаа л дээ хүүхэд. Тийм үү. Тэр аав нэг ямар нэг хүслээ одоо гаж гэж хэлэх нь хаашийн тий. Хүслээ ингээд нэг юм 5 жил ч илүү гоё хангачаад тэгээд тэрийг бас одоо юу гэдэг эцэг ихэн ч юм уу те хадмынхан ч юм уу зөвшөөрдөг нас авир те. Үгүй тэр ч одоо тэр хүмүүс амьд. За зүгээр балаа мэрэ явчихлаа. Энэ чинь яг сая яриач нөгөө management in mind гүйлдэ society гэдэг подкаст хийсэн шүү яа. Удахгүй юу яана шал өөр юмнууд хийж эхэлнэ. Дахиад контент үзүүл гэж бодоод. Одоохондоо энийг нэг юм байгаа. Management подкаст одоо плей-офф үеэр одоо ингээд дөнгөж ихний тоглолт явж штэ. Ингээд чиний дугаараар хэсэг завсарлчих. За. Одоо нэг сар завсарлана. Тэгээд финал дуусгаад байна. Финал дуусгаж иж. Тэгэхгүй бол эн чинь нөгөө нэг яг шууд хар ухаанаар ойлгомжтой хэлэх юм үзэхгүй болчихсон. Гой хүн авирж авчираад гоё ярьсан чинь хүмүүс плей-офф таарахад байвал хэцүү үстэй. Тэгээд сар завсарлаад би энэ хооронд нь плей-офф руугаа чиглэсэн юмнууд хийгээд. Nice. Холис түрүүн сагсан дээр Jordan гэж явж агаад Jordan LeBron гэж явж агаад Jokic руу ороод амаржангаас Goku гэх. Яриг бас амар өсрөдөг даацтай. Jordan дээр гэхдээ фэнүүд нь дургуутсах гэдэг. Гэхдээ эн чинь яг бодиттой юмнууд яриад байгаа шүү дээ. Тэг яг зүгээр ийм юм байдаг гэж л одоо тэр нөгөө нэг за одоо шоум гэх юм уу эсвэл факт гэх юм уу те. Ийм бол байгаа. Тэгтээ Pippen хэсэг үзэж байгаа тэгээ болчлаа те. Намдчлаа те. Яагаад намдав? Яг хэрэгтэй мөнгө олчихгүй яач шүү. Манай яач эвлэрч юу яач. Харин те. Jordan тэнд мөнгө өгвөө муудалцвоо яав тэр чинь те. Гэтэ одоо тэгэл эмжиг одоо тэгэл бид нар үзег болохоор л тэгж ярьж байгаа болохос одоо тэнд үзсэн хүмүүс нь болоо тэгэл одоо бид хоёул Лебоныг яаж ярьж байгаа юм шиг л ярьж шүү дээ. Тийм ээ. Тэ. Тэгэхээр Pippen итгээ гэж юу? Гэж хэлээд үү. Pippen үний ярьж байгаа шүү гэж юу? Гэхдээ ер нь бол үнэхээр Pippen урч гол тоглогч хамгаална. Rodman самбраа авна. Тэ? Тэ. Үнэн биз? Үнэн л баг. Би бол Jordan муулаад байгаа шүү. Чи болж байгаа ингэдэг юм те. Жог манж цаг гаргаад үздэг шиг. Жог манж гаргана. Бас тэр чинь нэг хүндлэг юм хүндлэг ах. Тэгээ би нэг ийм юу баад одоо нэг жишээлбэл Стефен фэн бол Лебоны заавал хейтер байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Нэг одоо нэг заавал одоо юу гэдэг Кобигийн фэн Лебоны хейтер те заавал Лебон дургу байх хэрэгтэй ч юм уу. Ийм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгтээ тэрнийг бол нэг тийм би бол зүгээр тэрийг юм утгагүй юм гэж боддог. Зүгээр тухайн тоглогч дуртай байж бодно. Гэхдээ нөгөө хүндийгцэн хүндлээд те сагсан мөнгийг үнхээр гоё тоглож байгаа гэдэг хүндлээд респект хийгээд ягаа яаж болохгүй гэж. Тийм хамаг most тоход би ч Iverson-ы фэн. Тоглогчийн хувьд бол Iverson. Тэгээд Spurs. Тэгэнгүүтлээ Go Tembe гэдэг яриа ярангууд LeBron гэж байгаа. Тэгээ ингэ байжсэн чинь most оюутан байхад нэг Тамирын ангийнхан маань банд амингийн маань банд гоцоос олжсэн надад тэгдэг. Чи амар банд байгаа юм аа тэг. Гү би одоо яг сагс үдсэн цагаас Spurs-ийг үзсэн шүү дээ гэдэг байхгүй юу? Гүй чи тэгэл ингээл Iverson гэж Sixers-ийг хараад LeBron гэж Lakers-ийг хараад гэд би Lakers Sixers-ийг огт хараагүй байхгүй юу? Би зөвхөн Go Tembe гэвэл LeBron гэдэг бидний хамгийн дуртай тоглогч хайртай тоглогч гэвэл Iverson гэдэг. Тэгэл яг эндээ бол Spurs-ийн үе харж байгаа гэдэг чинь. Гэтгсэндээ ингээд би ингээд гайхаад тусламжсан ингээд харсан чинь манай бусад ангийн хүмүүс ингээд нөгөө залуур харцсан. Юу яриад байгаа юм ингээд. Тийм бодолтой хүмүүс амар их байдаг юм байл лээ. Тэгтэл яг үнэндээ нөгөө нэг NBA Talk-д судаг одоо дасгалжуулагч Анар чин Lakers Celtics ингэсэн хүмүүс дээ. Celtics-ийн фэн байж байгаад одоо Lakers-ийн фэн билүү? Lakers-ийн фэн байж байгаа Celtics-ийн билүү? Тийм юм биш үү? Тийм хүмүүс зөндөө тий. Тэгтэл Lakers Celtics хоёрыг зэрсэн дэмжир гэдэг арай жоох сайн уу тий. Арай rival юм дээ. Lakers Celtics-ээс илүү NBA-ийн түүхэнд хамгийн том rival юу вэ гэсэн чинь Knicks амжилт гэсэн шүү дээ. Knicks-ийн амжилтын араас эзэж явдгүйгээ. За нэг өөр зүгээр сэдвэр би саяхан өнгөрсөн сар баха нэг CEO-д юм авах гээд юм идэх гээд ороод очилж ирсэн байхгүй тэгсэн нэг залуу ирсэн. Оо та нөгөө хотын баскетбол би таны нэг дагдаг штэ. Гоё юм бичдэг шүү дээрээс. Тэгснээр тэр залуу хийх асуудаг би яг юм бичсэн. Та яагаад Derek White team амар дуртай ингээд яагаад одоо ингээд дэмжээд одоо ингээд юм бичээ те ингээд бэд юм би гэж байгаа. Тэгэхээр би тухайд ингээд амар завгүй ингээд явах гал би наач гоё ялагч тоглогчтой амар гоё бүх юм хийдэг тоглож моглож гээл. Тэгэл өнгөрсөн байхгүй те залуугаас. Тэгээд
явж байхдаа бодчихсон. Яагаад тэр нь би Дерек Вайт амар дуртай лээ тэ гэж бодоод байсан байхгүй. Тэгсэн чинь зүгээр миний зүгээр хамгийн дуртай тоглогч нар юу юм бэ лээ. Одоо ялтын төлөө одоо би гэдэг одоо тэр эгогоо дараад бид гэдэг одоо тий баг манай баг ялах ёстой шүү гэдэг. Тим одоо тоглогч үнэхээр дуртай юм шиг юм байна. Жишээ аваад нэг хэлэх гэжээдэг байхгүй гэдэг ч юм уу те гэсэн дандаа спортсыг орж ирнэ. Чи өөр жишээ авдаа. Дерек Вайтаас би шууд Паримес Дэник ингээд дандаа спортс. За яг одоо Дерек Вайтаа хажууд байгаа хоолой дэвч шүү болоо. Шүү болоо бол одоо яг ингээд юу байхгүй юу одоо ингээд үнэхээр одоо хувийнхаа амжилт, хувийнхаа мөнгийг хөөсөн бол магадгүй өөр газар те илүү багийн лидер болоход явж исэн байх юм бэл хэн мэдээ. Хамгийн том жишээ нь Wade юм те ер нь. Тий, ер нь бол яг Wade бас байж. Яг энэ хамгийн том жишээ бол Wade өөр. Би зүгээр нэг юун дээр би нэг манад амар дуртай гэсэн шүү дээ. Яг спортсуудаа харж. Манаа яг тийм байхгүй. Манаа хэрвээ одоо ямар тэнэг хамгийн том жишээ нь Манаа юм шүү дээ. Ямар тэнэг юм бэ те. Юу яадаг байхгүй. Яг поп хэлдэг шүү дээ. Хэрвээ одоо тухайд би Манаг чи Селенаас гарчихуу гэж одоо асуухад хэрвээ Манаа би яхаас Селенаас гардیں۔ Тэ би чинь All-Star хэмжээний тоглогч би гараанд гарчдаг. Гэсэн бол би тэрийг яаж үүсгэж чадахгүй Манаг гараандаа л гаргана гэж байгаа байхгүй. Яг тийм байхгүй. Ер нь бол Манаа бол одоо зүгээр мөнгө ч юм уу эсвэл алдар нэр амжилт тэ хувийн одоо тийм би гэдэг эгогоо нэг тавиад ингэ яасан бол манай баг байхгүй. Танаа багт байх. Манай соёл байхгүй. Танаа соёл байхгүй өөр газар тий. Соёлд биш боо манай соёл байхгүй. Харин тий. Тэгэхээр манай одоо тийм тоглож байхгүй. Яг тухайн үеийн манай зүгээр 6-т тоглож шиг үл амар зүгээр тимийг зөвшөөрөх тоглож ер нь одоо энэ зүгээр NBA-ийн түүхэнд хит байх. Ер нь манай шиг одоо тийм All-Star хэмжээний тоглож тийм ээ. Тий. Тэр бол амар өөрөө замаа хөөсөн бол супер од болох байсан. Харин тий супер од болох юм шүү дээ. Тэр тоглолтын юм аяг чинь тий. Тэгэхээр Евростеп. Тэгэхэд Манагстай зүгээр манадаар би зүгээр түүхийг уншиж ирсэн Манугийн номыг уншиж ирсэн. Тэгээд тэн дээр Мануу их гоё. Йокчиг нөгөө драфт үеэр унтчихсэн гэж ярьдаг шүү дээ. Манаас адилхан унтчихсэн. Тэр 90 онд 90 оны 57 лөө 58 ч лөө тий. Тэгэхэд тэнд нөгөө нэг юугаараа шигшээд багийн цогтолтаараа Аргентин биш ээ Бразилийн нэг хөдөө тосгонд тоглож ирсэн. Тэгсэн чинь тэн дээр нөгөө нэг драфтын нэрээ өгсөн. За юу ч болов гэж унтчихийдэх. Тэгсэн чинь нэг шөнө гар хаалт өгшөл. Өө болгож босооч. Яасан бэ гэж бодсон чинь. Чи юугаа 58 NBA драфтлчлаа. Спорс очлоо гэл. Спорс ч одоо авраг багш шүү дээ. Өмнө жил авраг болсон тийм. 2 жилийн өмнө аврах байсан. 1 оны драфт. 99 онд аврах байсан. Юугаа манай 99 онд драфт шүү дээ. 1 оны драфт. Тони Паркер тэг оны драфт. Оо юу вэ? Манай ч нөгөө драфтлагдаад 2 жил нөгөө нэг юу үнсэн тий. Тэгэнгүүт 1 оных гэж явж байгаа. Тэгтээ нөгөө нэг 90 сар сонгогдож байгаа шүү дээ. Яг тухайн энд ярьж байгаа. Нөгөө нэг момент яриад байгаа шүү дээ. Сонгогчлоо гэдэг. Заавал яах гэдэг шүү дээ. Тэгээд авраг багт орчлоо гэд бөө юм болжсэн гэдэм л. Тэгээд бас тэр чинь нөгөө нэг юу яасан гэд өмнөх өдөр нь билүү дээ. Яг нөгөө нэг сүлийн юу гарч байгаа шүү дээ. Мок гарч байгаа шүү дээ. Тий. Тэгсэн чинь ямар сэтгүүл дээрээс үлээ уншсан чинь өөрийнх нь нэр байгааг өгсөн. Тэгэхээр нь нөгөө нэг хүлээлттэй гэсэн. Зөв. Тэгээ унтчихсан юм байна л да. Тий. Тэгээд Йокич манай хоёр унтчихсан гэдэг юм бэл. Гэтэ Йокичи нөгөө нэг юу байгаад байгаа те. Одоо ингээл сагсан бөмбөгт нэг дургуй мургуй гэдэг нөгөө нэг хүмүүст итгүүлсэн нэг дүр байгаад байгаа те. Тэгтэл мань хүн чинь зундаа амар бэлтгэлтэй гэж яваад. Йокич мань саад Йокич номыг уншиж байгаа байхгүй одоо шинэ гарсан White Soul series гэдэг. За Mike Singer гэдэг одоо Denver-ийн зохиолчийн бичсэн ном байгаа. Бас гоё ном. Тэн дээр Йокич бол юм юу юм бэ л юм маш зүгээр хайнгал хүн юм бэл. Зүгээр ингээд одоо тэнд багын амьдрал нь бол юм ингэж байгаа байхгүй. Яг сакс дуртай. Саксыг тоглодог. Гэхдээ ингээд хамгийн дуртай юм зөв морь гэж байгаа байхгүй. Тэр одоо адууны одоо зээл гэдэг лөө те. Дэлэн дээр ингэж өнждөг. Одоо тэр сомбрынхаа серби сомбр. Тэгэл нөгөө бэлтгэл ерөөс их амар дургу. Заач. Өөс ингээд бэлтгэлийг ингээс дандаа өнчийдэг те. Тэнгүүд одоо ингээ аав нь байгаа. Тэнгүүд нь тэр багш нь байгаа.
Тэгээд ах нь байгаа. Нөгөө нэг хоёр том ах нь те. Эдрэг бүр ингээд үүлээ үздэг гэсэн. Бэлтгэл нь явуулах гэж. Нөгөөх чинь ингээд очичоод тэгээд тинейжер үеийн юм ярьж байгаа. тинейжер юм байхгүй. Тэгээд албаар ингээд явуулчихдаг. Тэгээд албаар хүн чинь ингээд бүр ингээд очооч бүр ингээд албаар ингээд бэлтгэлийг бүр ингээд хийхгүй тулаад ингээд тоглолтын үеэр ингээд бөмбөг албаар хийж байна. Тийм завгарсан гарсан. Завгарсан. Гэтэ үнэхээр аяастай. Үнэхээр солиотой аяастай. Тэгээд цаа чи тэгж явж байгаад найз хүмүүнтэй болоод. Тэгээд нөгөө найз хүн юу юм бэлээ? Америк руу сургууль явчихсан юм бэлээ. Тэгээд бас найз хүмүүнтэй хорогдоод тий. Тэгээд ер нь баг NBA орыг. Тэгж ер нь баг яасан юм бэлээ шүү дээ ер нь бол. Яг сая хэм маяг нэг тайлбарлагч талигач гэж хэлэх зүг юм буруу. Балжны мах шиг санагдчихсан. Балжны мах чи яг ингээд жоохон бахас сонсонгод тэгээ ингээд хэлсэн чинь солигдож малигдах гээд ингээд залгасан чи уцаа аваагүй байхгүй. Гисэн мисэн гэдэг үг ерөөсөө байхгүй. Аваагүй. Тэгээ аваагүй гараад ингээд нэг хоол моол гэдгээ ингээ гарсан чинь таарад мараад гэдэг яг хажууд дэсэн шир сая яриад юм баяг яг нэг тийм нэг юм яг хажууд дэсэн шүү дээ найз охноосоо ингээ гутраад тэгээ цааш найз охноос бүр бид яг ууч яхад бүр өөлмүүлээд нөгөө юунд чи би одоо бараг л одоо ганцаараа ингэж баймааргүй байна те Америк юмараа дөнгөд одоо тэр найз охинтойгоо байгаа юм те тийм болсон би тэгж бодож байна. Тэгээд манай хүн чинь тэгээд ах нь юу яагаад нөгөө нэг хоёр ахынх нь нэг стратиня гэдэг ах байдаг. Тэр нь болохоор нэг бүр амар нөгөө нэг бүдүүн амар гараад боди байж байгаа бүдүүн болцсон гараад шүү дээ. Тэр ах нь Йокич чи ер нь хоёлаа ер нь юу яваа гэдэг. Сербийн нөгөө нэг нийслэл Белград яваа гэдэг. Белград очоод тэгээд ер нь тэр мета гэдэг багт оруулаад одоо чи ер нь юу яа бэлтгэл хоёлаа ахиугүй гэдэг те. Тэгэхээр одоо бас NBA-гийн тамирчин болъё. Тэгээд гээд ах нь өөр нь аваа явсан. Тэгээд цаа чи өөр нь ахтайгаа цуг одоо жинхэнэ нөгөө нэг зориг шуулуудаа тий. Тэгээд юу яжсан бэл NBA руу одоо орох юугаа тавьжсэн. Тэгээд бас гой төгтэй. Их тийм одоо Йокичийн тэр юу бол үнэхээр солиотой л төрмөл авьяас. Төрмөл одоо жинхэнэ. Одоо төрмөл авьяасууд Сакам гэдэг нөгөө нэг юм яг нь Йокич хэмжид биш л те. Гэтэ авьяас нь байсан. Сүүл цагс сурцсан те. Маа данкан манкан гэ бүр сүүл цагс сурсаа. Тэгтэл нөгөө нэг коби мопич нь хөрөх юм хүүхэд тухасаа те. Жинхнээсээ хичээл зүтгэл байгаад байдаг. Энд тэдэн гарууд нь байж байгаа зүгээр үзээд тоглосон чинь юм байна. Төлөж чадаж ирсэн гарууд. Харин Йокич бол бас солиотой. Тэгээд бэлтгэлийн түүхэн аим солиотой. Тэгээд цааш нөгөө бэлтгэлээ хийхгүй таслаад явж байгаа хооронд юу яадаг тэр нөгөө морныхын зэлэн дээр багш нь нөгөө нэг багийнхныг нь авчираад морныхын зэлийг нь тойруулж гүйлгээд нөгөө Йокич ч дунд нь морь зороо яасан шиг кэрлсэн шиг тэгээ нөгөө Йокичийг нэг мотивацчлах гал зээл бүр ингээд тэд нар үнэхээр одоо үлээх үстэй юм. Үнэхээр амар авьяасыг олж харсан байна те. Харин маш амар авьяасыг гоё олж харсан. Гоё олж харсан. Тэгээд хэрвээ тэр одоо ойр тойрныхан те тэгж шахаагүй байсан бол одоо Йокич гэдэг хүн Сомборын одоо адуучин байсан л хийж бидэхгүй те адуучин л байх байсан. Зөвхөн шилдэг адуучин маа. Йокич одоо яг одоогийн резюмер шүү заяа. Бүх цагийн хэдд байгаа. Яа, бүх цагийн хэдээс хэдийн хооронд ч. Тэр харьцаач. Топ 12 муу ороод ирэхгүй л үү. Биш ээ, яг одоогоор. Яг одоод талаад биш дээ. Харин ээ. Зааж гараа топ. Одоо ч тэгээд аврахтай 3 MVP-тэй юм л авчаад байна л да тий. Тэгэхээр топ 15-д бол байх уу? Одоогоор. Дүүний үедээс илүү тоглож болцсон уу? Илүү. Кевин Гарнетаас илүү тоглож. Илүү. Хэлсэн үү? Одоо ч Йокич 31-тэй л үү тий. Топ 15 дотор байгаа шүү дээ. KD нэрээ энэ л. Карьерийн хувьд бол KD л баг. Одоо. Яг одоогоор карьерийн хувьд. Яг гарийн төгсгөл бол чи KD-г илүү болно гэж бодсон. 10 руу орно гэж орж ийн гэдэг чаа. Би өөр баг амар ихтэй. Йокич бол тийм л одоо төрмөл авьяас. Төрмөл одоо. Гэтэ Йокич одоо тэгэд юу яа л та. Нэг хэдий сая ингээ хэлсэн шүү дээ. Йокич одоо ийм амар хайнга тий. Тэгээд сагсан бөмбөг дургуу юм шиг тий ингээд бэлтгэл их үнэхээр дургуу. Гэтэ Йокичийн нэг өөр юм болохоор маш тийм тэмцэгч. Одоо үнэхээр ялахын төлөө бол бүгд хийдэг. Яг царинаас нарагддаг шүү дээ. Яг талбай дээр гарсан бол ялахын төлөө бол бүгдийг
Тэгэхээр би зөв Йокич магадгүй зүгээр дахиад аврагууд дуусч магадгүй шүү дээ. Юу гэж мэдэх те. Одоо яг энэ амжилтаа энэ шагналтайгаа юу? Тэгээ энэ шагналт Одоо энэ CV-тэйгээ юу гэсэн. энэ CV гэхдээ Йокич дахиад MVP дээр авах л үү дээ. Их жил мэлээс үгүй юм болов. Мэдгүй шүү. Тэ. За яг энэ CV-тэйгээ гэхдээ одоо за дахиад нэг 5 жил өндөр түвшинд. Гэхдээ одоо юу гэдэг MVP аврагад авахгүй байсан ч гэсэн Энэ All-Star болно. All-Star болно. NBA багтаа нэрлэг. Тэгээд нөгөө нэг өдлөлийнхаа статистикийг бол ингээд явуулна шүү дээ, тэ. Тэгэхээр чи одоо топ хард орж ирэх байхаа. Орж ирэх байхаа. Тий. Эний оронд орж ирэх үү? Бөөрд. Топ хард чи юм байгаа юм би. За LeBron. За LeBron Jordan. Би бүр юугаар хэллээ. LeBron, MJ, Kareem, Tim Duncan, Magic Johnson, Kobe, Hakeem. Гэт энэ шиг хойших хэцүүлж эхний 7-г нэрсэн. Миний саяын 7 юугаар гэсэн үг дараалал шүү. Стеф байхгүй. Тий. Стеф арай орж ирэхгүй. Миний их тэр бол. Коби би сая нэрлэг байгаа те. Нэрлэгчсэн шүү дээ. 5 6 дээр нэрлсэн. Magic 3 дугаар нь орж байгаа шүү. Коби 3 дугаар. Тэгээд Бөөрдийг нэрлсэн, Хакимийг нэрлсэн. Одоо Shaq орж ирнэ. Вэлт орж ирэх юм уу? Will Chamberlain ч хэцүү. Will Bill Russell хоёрыг би оруулах гэсэн. Тэр хоёрын оронд орох нь бас хэцүү. Харин тэ. Тэгэхээр юу одоо чиний оронд л орж ирэх юм бэ? Ер нь одоо тэгээд чиний бодлоор одоо жишээл за 10-аар ер нь таслагдах гэж байгаа ер нь хэн бэ? Хамгийн одоо 10-ийнхаа одоо хамгийн доор нь гэвэл KD. Чи KD-г 10 дээр ер нь бол 11 дээр бичигдэх гэдэг байна. Би яг нөгөө нэг одоо нөгөө нэг яг literally хэлж чадахгүй байгаа нь энэ листээ сайхан гаргасан юм аа. Тэгэнгүүт KD одоо ингээ карьераа за нэг авраг нэмээд дуусгая л та гэж бодсоохгүй. Сайнаар дуусгаж штэ. Нэг авраг нэмээд карьер нь дууслаа. Тэгсэн чинь 11 дээр үлдчихгээд айгүй эвгүй юм л. Тэгээ эн чинь нөгөө харьцуулт чинь үе шал уурах хэцүү штэ тий. Хэцүү гардаг. Гэтэ би одоо тэгэл одоо Йокич зүгээр бас миний одоо ингээд хэлсэн шүү дээ. Одоо ингээд тий. Үнэхээр одоо юм асуудал шийдэх тоглож тэгээд бас миний бас үнэхээр үзэх дуртай тоглож энийг болцсон байхгүй. Тэгэхээр Йокичаас оруулчмаар. Йокич ихтэй маш их хүн удиртай сакс тоглолт гэдэг шүү дээ. Үний удиртай сакс гэдгийг юу гэж тодорхойлдог? Тэрнээс л бол надад бол удиртай сакс биш. Надад бол хамгийн сонирхолтой сакс. Тэр бол хамгийн сонирхолтой. Сакс мөгийг зөв тоглоно гэдэг бол надад зүгээр хамгийн л гоё сакс. Миний сонирхолтой сакс гэж өөр баг тоглоод байдаг юм ба. Юу юм яар гоё. Зугуулаа тоглодог. Заавал тэр орго уурлаад байгаа юм аа хэлж тэр. Йокич тэгээд орж ирэхгүй л үгүй. Йокич ер нь хэдэн жил тоглох бол? Одоо юу? Тий. Дахиад нэг 7 жил бол байгаа юм шүү. Өөрөө залхаад болох юм болов уу? Арай. Магадгүй залхаад болж магадгүй тий. Одоо ч нэг 2 жилийн гэрээ. Тий? Тэг санаадах юм. Одоо ч нэг 2 жилийн гэрээ ихтэй сунгалт. 2 жилээр сунгах хэвээр. Тэрний ар дээрээс нэг супермакс хийгээд тэгээ болоо юу баг. Өөрийнх нь амбиц бол магадгүй. Гэтэ одоо юу гэдэг LeBron шиг 40 мөч хүртэл арай тоглох байх тий. Одоо нэг 7 жил тоглох 38-тай зодог тайлбар хангалттай шүү дээ. Тэг 38-тай зодог тайлах юм бол Йокич топ 10-д орж ирнэ шүү дээ. 2 жилээр хийгээд 5 жилээр супермакс хийхээр яг л 7 юм байна л да. Тэг Йокич одоо ингээд трипл дабл дунджлаад байгаа. Авраг авахгүй байгаа гэвэл яах вэ? Одоогийн энэ нагц юу н авахгүй шүү дээ. Харин тий. Тий, авахгүй байгаа гэвэл яах вэ? Харин ээ. Явахгүй бах. Өөрөө бол нагцын данкан болох гэдэг хэлсэн шүү дээ. Харин явахгүй бах. Зүгээр Лука шиг сэлжихгүй л тий. Зүгээр гэтээ авраг авахгүй ч байсан одоо нөгөө нэг статистикийн хувьд топ одоо юу руу ороод ирнэ шүү дээ. 10 руу юу? Бишээ би өөрийг нь яриад байгаа чинь. Гэхдээ одоо нөгөө тайлах маяг. Өөрийнх нь одоо нөгөө нэг карьер статистик байгаа шүү дээ. Одоо оноо самбар ассист одоо стилмс. Тэр нь одоо 8 жил одоо 7 жил тоглоход бол нэлээд дэвшлээд ирнэ шүү дээ. Биш. Өөрийнх нь хүсэл авраг авахгүй ингээл тоглоод байвал өөрөө гэртэх зодгод байлг болов уу гэж асууж байгаа юм. Одоо мэдгүй. Өөрийнх нь амбиц. Ер нь авраг авахгүй гэдэл дургуутсах болов. Авраг авахгүй яваал гэсэн тоглогч нар бол зөндөлдөө. Авраг хэрэггүй шүү дээ. Авраг нэг шаардлагагүй. Одоо Дэмэн Лилерд мэлэрч тийм яриад. Йокич дуугч магадгүй. Тэгтээ Йокич бас нэг тийм юу гэдэг нэг оролцоо те би тэрийг авах юм аа гэсэн нэг тийм суперстар биш байхгүй те. Тий. Тэгэхээр Гэтэ сая энэ удирлын хагасаас ер нь оролцдог болж байгаа шүү дээ ер нь.
магадгүй. Харангууд Тийм. болцдог болох гэдэггүй болохгүй бүтггүй юм. Юу одоо ер нь бүтгээргүй байна шүү дээ. Энэ баг аврах шүү дээ. Авахгүй шүү дээ энэ баг одоо. Мөрөө Аран Гордон BJ Одоо бол нэг тусламж хэрэгтэй байдаг. тий. Гэтэ одоо тэгээд энэ нэг цалингийн зэс чинь хэцүү болгоод байна. Тий, аюур нь аюу хэцүү. Гэхдээ энийг тэгтээ сул тавьмаар байна. Миний бодлоор л тэгээд нэг хэсэг ингээд явж идэл бүр ингээд шалдаа буулалт. Ер нь бол одоо юм бохгүй. Одоо нэг MB-ийн үзэлт багасаад байна гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь энэ одоо цалингийн шинэ системтэй холбоотой байхгүй. Супер тим гарч ирэхгүй одоо энэ системээр. Тэнгүүд супер тим чинь одоо энэ үзэгчийг татдаг. Одоо Miami Heat, Boston тий. Одоо Warriors гэдэг. Тухайн үе одоо жишээл тэр Warriors Cavs хоёрын финалыг чи одоо 20 хэдэн сая үздэг үзчихсэн байхгүй. Одоо өнгөрсөн жилийн финалыг чи 10 хэдэн сая л үздэг. Тэгэхээр баг 10 сая багасаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг юм тэнцүү хуваарлсан яг одоо NBA-гийн фэнүүд бидэнд одоо өдөр шинэгүй үздэг. Die hard фэнүүд бол үнэхээр гоё байхгүй. Бүгд өрсөлдөж байгаа тий. Хинч авраг авч магадгүй тий. Ийм харин зүгээр жирийн одоо жоохон одоо юу гэдэг 10 настай хүүхдэд анх одоо үзэж байгаа хүүхдэд ажлынхаа хажуугаар л сонирхдаг хүмүүс хэрвээ юу гэдэг Jokic, Luka гэдэг юу гэдэг өөр хин бэ? Ja 3. За зүгээр хамаагүй би зүгээр талганд дарсан нэрэл том нэрэл хэлж байна тий. Энэ 3 нэгчих юм бол хоо гэл үзэн шүү дээ. Ер нь өсөлт нэмэгдэх байхгүй. Тэгэхээр одоо мэдгүй хүн ч асууна шүү дээ тий. Тэр 3 яаж байгаа нэрээ гэл тий. Тэгэхээр одоо энэ цалингийн шинэ одоо энэ систем тогтолцоо бол баг зэрэг одоо энэ нэг үзэгчдийн бууралтанд бол их нөлөөлж байгаа л гэж би бод. Тийм, үгүй шүү. Одоо ч нэг юм хоёр хүний багууд л яваад шүү дээ. Тийм, хоёр хүний. Ер нь одоо ингээд одоо Phoenix Suns-аар одоо ингээд 3 супер одоо 3 макс грэдэд тоглогч ер нь боломжгүй тийм. Ер нь бол амжилт үзүүлэх хэцүү юм байна гэдгийг ер нь ойлгочлаа шүү дээ. Phoenix бол одоо том Гэхдээ 3 макс грэдэд хүнээс болно л доо. Бийл Бүүкергийг сонгохгүй болчихно л доо. Үгүй хэцүү. 3 одоо макс грэдэд тоглогч чинь багийн нөгөө тоглолт хэцүү болчихно л дандаа минимум тоглож байгаа байхгүй. Тэнгүүд чинь одоо юу гэдэг багт одоо авраг авсан одоо өнгөрсөн жилийн харангууд Derek White-ийг тоглож заавал хэрэгтэй байхгүй. Ер нь бол багт. Тэгэхээр Derek White-ийг тоглож авч чадахгүй болчихно. Тэгэхээр заавал одоо 2 макс гэдэг тэгээд бусд нэг тийм багт хэрэгтэй мөртлөө жоохон цалин арай бага тийм одоо тим гэрээтэй одоо тим ер нь бол одоо багийн формулаар ер нь бол амжилтанд бол удаа явах гэдэг. Тэгэхгүй 3 супер макс грэдэд тоглогч бол ямар ч боломжгүй болчиход байгаа. Яг гоо зүгээр одоо нөгөө нэг минимум грэдэд тоглогч магадгүй Derek White гинт гарч ирээд Drew Holiday шиг гарч ирээд ч юм уу. Тий. Гэхдээ тийм магадгүй хайм багхгүй. Минимум грэдэд тоглогч бол минимум грэдэд ягаад минимум грэдэд гэдэг нь учир нь ойлгож байна. Тэр чинь энэ гоцгоод үзэгдлүүд зөөхөн шүү дээ тий. Яг ийм 2-3 саяын цалинтай хүмүүс багийн амар хэрэгтэй хүн болчдөг. Бараг байхгүй. Яг цөөхөн эдийг яг ингээ харуул нийлж болох л та. Тий. Яг тий. Бараг энэ шууд бол бараг л байхгүй гэж хэлж гээд шүү дээ. Тийм ба. Одоо энэ гэрээг хийхэд хэцүү болгоод эн чинь үзэлт багасаад байна гээл 10 саяар багасч байна гээл тий. Тэгэнгүүт энэ дээр өөрчлөлт хийхийн тулд одоо гэхдээ Адам Силвер бол genius шүү дээ ер нь бол тий. Дорн өөрчлөлт тий. Гой санаа гаргаж ирэл тий. Шинийг санаас л гэж шүү дээ ер нь нилээн үзээд тий. Тэгтэл хуучин комиссионер нь гаргасан шийдвэрээс нь хэрвээ гэдэг асуулт асуух гэдэг. Наад би нэг 2-3 хэрвээ асуух. Шууд үзэлтээс шууд ингэж хэлж байгаа. Крис Пол Lakers очсон. Lakers очсон болов. Энийг би өмнө Бэгигээс асуусан. Гэж санаад байна те. Lakers очсон бол би бол одоо юу гэдэг тухайн хэд он юм лээ. 2008 он. 8 билүү 8 онд. 8 онд юм уу те. 8 онд юугаа бост авч байгаа жил юм шиг. 8 бост авраг авч байгаа жил. Тэгээд хин 3 бишээ. Тэм юм. Тэгээд Газол, Коби ингэж нийлнэ. Гэж санаад ах юм. Буруу санаж магадгүй. Крис Пол ч 2005 он 4 драфт. 5 байхаа. За балаарч гэж байна аяла. 5 оны драфт. Тэгээд 3 жил тоглож байгаа юм шүү те. Гэхдээ тэр чинь руки хөлөлтэй байсан юм ааши. Руки гэрээнд байсан. Руки гэрээнд дуусгах гэдэг юм шүү. Би ингэ нэг энэ тухайн юу сайн он сар өдөр би ерөөсөө муу юм. Тэгэхээр мэдгүй тухайн тэгээд
илүү амжилттай байх байсан байх. Тэр талаар юу нь бодож байгаа юм. Аа. Яг хуу мэдээж нөө нэг хэрэг гэдэг тийм явагдсан шүү дээ. Тухайд тэгэл хүмүүсийн яриаг сонсчихсан болохоо яг өөрөө одоо саксыг одоо ер нь бол дагдаг хүмүүс нь бол сайн мэдж байгаа нэг илүү ингэж детальч биш тий. Яг ингээл тоглолтоос юу харсан. Одоо та маш их анхаарал дэс. Одоог бол бүр юм өндөр түвшин судлах гэдэг шүү дээ. Тэгвэл чамаас одоо ингээд зүгээр ингээл за тэр юу болж ийн гээл огт өөр үе сакс үзэхгүй байгаа юм зам дээрээс асууж байгаа хүмүүс байна. Над дээр одоо нэг тийм 2 3 хүн байна. Нэг ойрын сарын саксын мэдээллийг уулзахаараа авчаал яваад байгаа хүмүүс. Тэрэн дээр залхуутай ч юм шиг. Тэгэл одоо ингээл тийм хүмүүс байх шүү дээ. Одоо заалмал ангууд те найзуудад ингээл энэ каос гэдэг багч нь либро явчихад одоо яг юм сайн байгаа гэдэг ч юм те. Энэ жил бол тийм асуусан. Тэгээ юу гэж хариулт. Би бол одоо ч хариултгүй болчихшод. Тэгэл яг хөтэ тэгэл гоё сайн тоглолт байгаа юм чинь ингээл тэгэл нэг тийм яг гүнзгий яриа өгнөөлөхгүй нэг тэгсгээл өнгөрч байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм яриануудыг бол хүмүүсийг асууж шүү дээ. Тэгэл яг хөө тэгээд одоо тэр үзэлт гэдэг дээр буцаад ороход зүгээр за яаж байгаа юм. Дахиад усаат. Яга каос одоо жишээлбэл ийм амжилттай байгаа эдэр чинь бас жоохон үзэлтэнд юу гэдэг нөлөөлөхгүй харин тийм нөлөөлөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг сонирхгүй шүү дээ. Харин тэгэхээр нэг юм шин одоо од тий одоо амар одоо төрөнгөлсөн од бас их хэрэгтэй. Тэгээ тэр нь одоо бас арай гарч яг Лука дээр бол баг. Гэхдээ Лука ч бас удажлаа шүү дээ ер нь. Тий, удажлаа шүү дээ. Тий, удажлаа. Тий, одоо 7 жил болчихсон. Тэгэхээр одоо Виктор Вембеньяма одоо магадгүй эргчлээс Куп флаг ч юм уу тий. Энэ тоглогч нар ингээд бас нэг тийм одоо нэг фэн анх удаж байгаа фэнүүдийг асаах тийм тоглогч хэрэгтэй байхгүй. Тэ одоо MJ одоо Steph гэдэг ч юм уу те LeBron тэ тухай өмнө одоо юу гэдэг Will те Magic Bird гэдэг. Тэгэхээр тэр тоглогчноос арай гаж ирэхгүй. Яг бүр ингээд мега стар бол. Гэтэл лиг ер нь одоо нэг нэлээд хэдэн жилийн өмнө Бүүкрийг пүүшлж хийсэн шигэ ер нь яг нэг тоглогчийг онцгойж пүүшлэхэ болчоод ийн гэж хараад байна шүү дээ. Тий, ер нь бас тийм шүү. Тийм. Тэгээ ингэсэн чинь түрүү жилээс манай үнийг Маньямаг пүүшлэх гэсэн чинь манай хүн чинь нэг юм зөвхөн саксаа тоглолдог. Харин тий, жоохон. Тэгэнгүүт зөвхөн саксаа тоглолдог хүн пүүшлүүлдэггүй нэг одоо сул талч гэх юм уу нэг хохирогч нь Йокич шүү дээ. Йокич зөвхөн саксаа тоглолдог өөр юмд нэг сүртэй анхаарал хандуулдаг. Тэгээ Йокич пүүшлдэг. Тэгээ манай Вембеньямаг пүүшлэх гэж үзсэн л дээ руки үлрэлтэн. Тэгсэн чинь манай хүн зөвхөн саксаа тоглолдог. Айгу ухаантай юм ярьдаг тий. Ухаантай амар ухаантай. Тий. Матчер хүн шиг юм. Матчер юм ярьдаг. Жохон хүүхдтэй одоо тэгэл жижиг гэдэг подкаст үзлэнгүү те ингээд бясалгал хийдэг ч жаас тийм ингээд ном амар уншдаг ч жаас тоглолтын ном уншдаг ч жаас те. Яг гоё л да. Би ч өөрөө яг тийм хүн л гэхдээ нэг тийм бас нэг арай өөр байлгамаар байгаа. Лиг бол өөр байлгамаар. Лиг өөр байлгамаар байгаа байхгүй те. Пүшлэх гэсэн чинь те болохгүй. Тэгээд next тоглогч аягаал тоглогч үр дээр үзэнгүүт буруутчаад байдаг. Заяан дээр үзсэн буруутсан, бүкер дээр үзсэн буруутсан те. Бүкрийг чи бүр 2К-гийн кавер болгоос те. Тийм шүү дээ. Би тэгж 2К-гийн кавер болгосон чинь миний нэг муухай пост бэмар дээр гарч иж байгаа байхгүй. Энэ атцаа одоо яахлаараа кавер болдгийг Коби шиг хэвцсэн гэдэг. Бүкер шиг шидчээдэг хэвцсэн чинь Кобигийн гэвч байгаа зургата нэг хэсэг харьцуулсан шүү те. Тийм. Яагаад Коби шиг биш тоглогч те. Одоо тэгээд бас гоё Америк тоглож байгаа юм байна байхгүй. Яг одоо Антони Эдвардсаас өөр одоо бас гаж ирэхгүй болдог. Яг одоо бодоход те. Джейлен Брансон л юм да одоо тэгэл. Тий одоо тэгээд Антони Эдвардс тэгээ Джейлен Брансон л гохгүй юу. Тий одоо Брансон бас юу гэдэг мегастар гэж бас хэлж болохгүй юм бол. Тэгэхээр одоо яг одоо зан характерын хувьд бол яг хэн байгаа даа. Антони Эдвардс байгаа даа. Гэтэ Эдвардс бас яг тийм супер бод шиг тоглохгүй л тоглохгүй чадахгүй байгаа тий. Тэгэхээр одоо Cooper Flag л. Cooper Flag одоо харъя ямар байх нь тий. Тэгэхээр Cooper Flag ч одоо тэгээд бас их цагаан утгаас гоё тий. Тэгээд Cooper Flag ч өөрөө одоо энэ Америкийн Maine гэдэг хамгийн хойд Alexa оролцуулахгүй бол хамгийн хойд мужаас гаралтай. 1500 хүн амьдардаг нэг жижигхэн тосгоноос гаралтай. Тэгэхээр тэр түүнийг гаж иж чадвар түүхнээс өөрөх гоё. Тэгэхээр Cooper Flag-ыг бол бас өөрөө бас ямар хүн юм гэдэг нь бас одоо лигт орж ирэх нь харъя тий. Лигт орж одоо энэ нэг залуучууд ингэж явж байгаад энд байж байгаагаас лигт орж ирэх хооронд шал өөрсдөө тий. Уусах гэж хэцүү. Тэгээд тэр орчин тасах хэцүү байж идэл зан характер хүртэл өөрчлөгдсөн тоглогч нар мангар их байдаг. Яг өөрчлөлтгүйгээр буруутсан хоёр тоглогч том жишээ байгаа.
цуг шоудаал яваад байдаг гэдэг нэг сайн Монголд ирсэн. Жон Волди, Маркус Казанс хоёр те. Яг их сургуультаа бол амар оюутнууд байсан гэл яг тэр чигээрээ хийхд орж ирсэн. Өөрсдөө огт өөрчлөөгүй тэгээд болохтэйгээр иргүүд устгасан. Тэгэхээр одоо тэгэл Cooper Flag-ыг харъя да. Бас Cooper Flag чинь тэгснэ драфт татах. баталгаатай нэг бишгээд хэлсэн үг. Баталгаатай нэг тэр байлаа шүү дээ. Сая би нэг оны өмнө нэг харж байхад нэг хоёр тоглогч хийсэн баг. Нэг хард нөхөр байсан. Ямар муухай хэлт юм да хард нөхөр. Би чи яаж компьютер юм бол ийм бол. Тэгээд Cooper Flag-тай аль нь нэг вэ гэл. Тэгээд доор нь хүмүүс амар дебет хийчихсэн баг. Тэгээд би бодсон. За энэ баталгаатай нэг биш. Гэхдээ ямар ч тач баталгаатай юм нь бараг ихний 60 сонголт жаруулаа гоё сонголт гэж болсон юм байна тийм. Тэгэхээр юу болцсон нөө тэр нөө юу баха. NC-гийн сизнээс өмнө тэгчихсэн баг. Одоо нөө нэг энэ үйлрэл чинь сая энэ одоо нэг 16 мургаагаас хойш бүр тодорчж бүр амар болчихсон. Тэрнээс өмнө яг конференцийн бас юу тоглолтууд бол үнэхээр Cooper Flag бол гайхшуулсан баг. Одоо бол маргаан үнэ нэг. Яг л яг веб шиг болцсон тий. Тэгэхээр ямар баг драфт амар чухал. Вашингтон драфтлогчвол яах юм. Тийм биз дээ. Тийм шүү. Pelicans драфтлагдвал бүтэхгүй нь шүү дээ. Харин тий. За манайх битээ аваасаа. За одоо тэгвэл адлуулаад дуусна. Тэгэд энэ одоо ингээд лигээс ингэдэг мингдэг лигээс одоо тий. Тэгээд жахт манайх лотери дотор 2 сонголт байгаа. Лухгаач гэдэг шиг. Гэтэ ер нь лигийн өрсөлдөөн ш бодсон тэр ер нь. Тийм шүү тий. Wemby Cooper Flag гэдэг өрсөлдөөнг хамаа. 3 дахь нь Fox. Харин тий. Castle тий. Ой юу вэ ёо. Болохгүй байна. 3 4 5 Fox Castle Vassell гэхвэл яах. Тийм. Одоо зүгээр Utah-д очивол бас гоё юм болов шүү бодоод байгаа. Тэгээд Utah ч нөгөө нэг цагаан хүнийг амар ингэдэг те хар хүмүүс муухай дургу ресистлдэг. Цагаанчууд байдаг. Дээрэс нь цагаанчууд. Тэгээд яг Utah-гийн бас одоогийн нөгөө бүрдүүлж байгаа систем бас багийн соёл их надад гоё санагдаад байна. Тэгээд энэ Will Hardy тасалжуулагчийн бас гоё тоглож байгаа. Зүгээр яг хүмүүс үзэхгүй л байгаа болохоос ер нь бол залуучууд их гоё тоглож байгаа байхгүй. Тэгэхээр гоё Utah мутаач юм нэг зүгээр нэг дампуу багт бити очиосаа бодоод. Дампуу биш, бүр том биш ба. Тий. Бүр том багч бас хэцүү шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг сая нэг юуны маань даалсын нэг найз яаж байхгүй. Им бичсэн. Яасан чинь Лукагаа алдсан бөөн уур байгаа шүү дээ. Байнгын нөгөө мө Нико Харрис гал хараасан хүн байдаг байхгүй. Тэгснэ нэг зураг над руу явуулснаа. Cooper Flag-ийн даалсын зөвлөлтөд зураг. Даалсын сая плей-офф дороогүй. Юугаа лотерейд сонгоно шүү дээ. Тэгээд номер 1-ээр сонгох магадлал яг байгаа. Тэр чинь 0.1 ч юм 1.1 ч юм байгаа байхгүй. Зөв манайх зөв Cooper Flag-ийг сонгочих юм бол одоо 1-ээр сонгочих юм бол те би зөв Нико Харрисыг уурчилмаар байна гэсэн нэг манай найз нэг тэгж бичсэн байхгүй. Гэтэ одоо Даллас чинь плей-инээс плей-офф гүрэн унж байгаа шүү дээ. Одоо муу 14 багийн нэг болж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ч нөгөө нэг лотерейд бас хувь нь нэлээд бага шүү дээ. Нэлээд бага. Тэндээс нэг дээр сонгох магадлал нэлээд хэцүү тий. Тэгээд нэг рүү нэлээд хэцүү боломжоор очиж Cooper Flag-ыг авч иж нэг юм Нико Харрис нэг юм чөлөөлөгдөх нь шүү дээ. Харин тий. Хэцүү. Тэгэхээр боломжийн өгөөд сайсан би 0.1 1.1 л байгаа байхгүй. Тий 0.3 муруул байгаа хаад байгаа тий. Тэгэхээр боломж бол байхгүй, бараг л байхгүй л гэсэн үг шүү дээ. Гэтэ яг хим мэдэх одоо тэр Нико Харрисэн одоо аз ивэгээ те. Эхний 3 дотор сонгох магадлалтай 14%-тай 4 жил үл 2 жил өмнө Wizards чинь 5 дээр унаас те бүр. Тэгсэн шүү дээ. Эхний 3-д 14% магадлалтай те. Spurs чинь эхний 3-д байлуу. Эхний 3-д авахад. Тэгээд амар унс юм аа. Миний үүдсэн сагсанд байгаагүйгээр амар жил болсон тэр угаасаа. Йоо мөрөө байхгүй. Тийш white байхгүй. Юу болоод байгаа. Сайхан гараад дээр Кейта Бэдс оп гэдэг эвгүй гараад Сандра Мамакшвили тэр байсан. Мамоч одоо ч байгаа л да. Мамакшвили ч одоо ч байгаа. Гоё тоглож байгаа. Тэгээ тэр үеийн чинь тоглогч нар нь чангаа. Тэгээ би тэднийгээ өмөрдөг. Үнэн гоё тоглож. Даг бактери гэдэг одоо ажилгүй байгаа нөхөр. Ажилттай л байгаа л да. Минутгүй байгаа нөхөр. Дагсан сая хаана тоглолоо? Бэзерс байгаа. Бэзерстэй буцаад очицсан байгаа. Бэзерс нь тэгтээ тоглохгүй байгаа. Сайхан гаруудтай байлаа. Тэгээд буцаад ийм юм хийжсэн. Яа саяхан манай хүн странаас өвөө маань тийм билээ. имлэг дүргэгдсэн. Тэр мэдээллийг хүмүүс дүргүүл. Яг уу гэхдээ сайн мэдээ нь гэртээ байгаа гэсэн.
Одоо бол гэртээ байгаа гэсэн. Эмнэлэгт Тэгээ ресторан багта бүр юм нөгөө нэг юм хитдэг юм дээр тэрэгэн зэрэг тэрэгэн зэрэг гэдэг үү тэрийг одоо мэдгүй одоо юу. тэрэгэн зэрэг гэвэл нэг юм суудаг юм байлгүй тий. Хэвтэн цэр ч юм уу. Тийм юмн дээр ингээд зөглөхөд гарч илээ бүр тэр бичлэгийг үзсэн чинь. Тэгээд эн чинь хэцүү юм нь манай багаас ч юм уу хотоос явж мэдээлэх байхгүй. 11 сард чинь эмнэлэгт очиж байгаа шүү дээ. Энэ хугацааны туршид альбис нэг мэдээлэл байхгүй. Бобовын талаар. Тэгээд дандаа нөгөө нэг юм тэгсэн гинэ, ингэж байгаа гинэ гэх нэг юм хаанаас гарч байгааг мэддэхгүй мэдээлэлүүд. Тэгээ өчигдөр гинэ хэд хоногийн өмнөх тэр Попович хүргэж байгаа ч гэсэн шаал өр TMZ-гээд шаал өр сайтаас мэдж байгаа хгүй сэтгүүлээс ч гэх юм уу. Тэгсэн чинь тэр сайт ч гэсэн ер нь бол тэнд зүгээр ингээ хоол идж явсан дараа ингээд нэг сторичлэг байлээ л дээ. Тэргээ зарцсан биз дээ. Тэргээ зарцсан байгаа байхгүй. Тэгэж л мэдчихэж байгаа юм. Одоо тэгээд манай багийн соёл нь амар гоё мойж гэсэн нөгөө талаараа сул тал нь энэ байгаа дээ. Бид нар бол одоо Попович байгаа ямар байдалтай бидмээр ш тэ. Амт. Жохон хаалттай гот нь тийм маш хаалттай байна. Тэгээд одоо тэгтээ ер нь зүгээр сая тэр ресторант унсныг нь сонсоод поп ер нь ирэхгүй баг. Одоо ер нь ирэхгүй баг. Тэгээд ирээд яах юм. Сайхан гэртээ ихтэл сагсаа үзэл. Тийм тэгээ попигоос амт зэрэг удаан байх юм шүү дээ. Би идэр бол тэгэл тэр шүн бүтэн ингээл сонирн болчихвч заа яах вэ. Энд ч нөгөө нэг Spurs гэдэг чинь шал тусдаа соёл, тусдаа баг учраас биднэрт илүү хүн тусч байгаа. Нөгөө нэг зүгээр нэг дасгалчин чинь Патрайлич байдаг юм уу те өөр хинч байдгийн энэ дасгалжуулагч өөр тэр Lakers-ийн ч юм уу хитийн фэнд тусгаас илүү өөрөөр тусч байгаа юм бол. Тэг бидэд бол яг шүн гарсан мэдээлэл гэж байна. Шүн чинь нэг юм оройн цагаар чи ганцаараа байж байгаа нэг амар байдаг шүү дээ. Тэгвэл дип юм бодоол те. Тэгээ байжсэн чинь яг тийм мэдээлэл гарч ирж байгаа. Попович зүгээр сайхан гэртээ сайхан те. Одоо ч нас өдөр 72 те бас нэлээд өндөр болчихлоо шүү дээ. Спортын хүний хувьд бол өндөр واخ. Өндөр байлгүй яах вэ? Тэгээд энгийн хүний хувьд бол гайгүй гэж бодож болох. Тэгээд NBA-гийн амьдрал гэдэг чинь амар хэцүү амьдрал байхгүй. Тэгээд байнга нисэж байгаа те. Одоо нэг тоглоо шууд нэг газар төлсөн. Тэгээд тэр чинь нисэхдээ зүгээр очоод яачихгүй шүн бууна. Тэгээд одоо хотелдо чек-ин хийгээд ч бараг шөнийн 3 4 болж идэг. Тэгээд тэрнээс ингээ унтны одоо ингээ нойрны одоо эрүүл нойр гэж авч чадахгүй болчих. Амар хэцүү те. Нэг нь болохоор нэг орой 3 4 гэж унтж байгаа, нэг орой 11 гэж унтдаг ч юм те. Амар хэцүү амьдрал байхгүй. NBA амьдрал чинь. Тэгэхээр ер нь зүгээр ингээ харахад талбай дээр ч зүгээр 50 байж идэх юм шүү дээ те. Тэгэхээр pop man зүгээр эрүүл саруул зүгээр. Гэртээ сайхан нөгөө үедээ хаяа дуудаа те тоглолт үзсэн шигээ. Тэгээл хуучнаа дурсаж яриа л те ганц хоёр подкаст орвол орохгүйх. Тэнгүүд нь дараа нь одоо юу гэдэг нэг юмгаар одоо нэг Spurs-ийн event бол pop гаад байна те. Тэрүүгээр харахад бид нар гоё. Үйл ажиллагаа ярьсан ерөнхийлөгч одоо яах юм бэ манаа зүгээр чиглэлээ өгөөл эрүүл мэндэ бодмоор байна те. Тэгээд одоо чинь юу тасалжуулагч хийж байгаа юм. Мит Джонсон. Чи ер нь тэр тасалжуулагч тэр нь ямар хөө бодлоо. Ер нь ямар хөө тасалжуулагч. Эхлэлт бол айгуу гоё байсан. Харин эхлэл гоё байсан тий. Айгуу гоё байсан. Сүүл рүүгээ яач вэ? Магадгүй зүгээр нөгөө нэг даалгавч хийж болно тий. Гэмтэл мэртэл ингэж байгаа учраас бүрэлдэхүүн ингэж байгаа учраас өнөө гэдэг даалгавч хийж байна. Тэр Спурсийн фанатуудын одоо чи хүрээлтэнд байгаа шүү дээ. Ер нь ямар хөө ам сайтай. Би Джонсон дээр ам сайтай байгаа. Гэтэ сүүлийн үед нөгөө нэг плей-оффын гадна үлдэж байгаагаас нь энэ ч нэг манай соёл ингээл том бүх фэнүүд гэдэг юм шиг ойлгодог биш л те манад бас битггүй гэдэг фэнүүд байгаа. Тэглүү яах вэ? Бүх багт байгаа шүү дээ. Тэгээ манай баг тийм төгс юутай баг биш. Тэгэнгүүт тэр фэнүүд маань ч байна уу мэдэхгүй байна. Одоо тэр хүмүүсийн бүгднгийнхээ хувь нь мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт дараагийн тасалжуулагчийн яриа ярьж байгаа фэнүүд бас маш их байгаа. Хэнийг яг одоо сая чин тасалжуулагч хаалгач челленж явлаа шүү дээ. NBA. Тэгэнгүүт баахан гой дасгалжуулж сул болцоо. Эндээс нь авъя гээл. Би бол одоо энэ өөр багуудаар ингэж хийсэн энэ дасгалжуулагч нар болоо. Гэтэ Spurs ч одоо ер нь бол юу яадаг штэ тийм. Энд тэндээс нэг хайхаас биш өөрөөсөө те дотроосоо хайдаг баг штэ. Тэгэхээр Мич Джонсонтойгоо явах болов уу гэж бодод. Тэгэхээр Мич Джонсон бас хөрхөн попын доор нэлээ удсан байлгүй дээ. Гүн болов. Юу Мич Джонсон ч төрөлхийн коронатой юм уушлаа. Хаа гэдэг хэлж. Гэтэ яг хөө тэгээд нөгөө попын доор одоо нөгөө попын мод гэж байдаг шүү дээ. Попын доороос ургасан салбуучууд ингээл лигийг одоо битүү шүү. Тэгэхээр одоо Мич Джонсон магадгүй попос ном сонссон бол гайхалтай тасч болох ч юм тийм шүү дээ. Одоо албан ёсоор байгаагүй доорно.
Гэтэ шавн байсан гэдэг Стив Кер гэж юм байна те. Тий, Стив Кер. Гайхамшиг. Майк Буденхолзер байна. Нэрлүүлэх бүтэхгүй те. Одоо тэр нэг юуны Шакиг тоглолтын эхлэлд алдаа гаргачаад ингэдэг шүү дээ. Яг тэрний цаана дан одоогийн ерөнхийдөө сууж идэг ч гэх. Тий. Дандаа томчод идэг шүү. Тэгээ дандаа томчод идэг. Тэгээд нэг хэсэг Sixers тасалж удаж хийсэн юм билэ. Цагаастай. Биш ээ. Larry Brown биш ээ. Тэр мэрий тэгэл. Brett Brown. Тий, Brett Brown. Brett Brown. Тэгээд Poppy ургаа мод бол тэгээд Mitch Johnson бас айгу болов. Гэхдээ мэдгүй би сайн яг нэг Манчин ичидийг мэдээгүй л. Монголд Spurs-ийнхоо фэнүүдийн 2 ч группээс бантай. Би ч нэг группт нь админ байсан. Тэгээ бүр админ байж байгаа бол Popovich-ага дахиж амжилт гаргахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг админ гомцсон гэсэн. Тэгээ баацсан гэсэн. Тэгээ ч хүн янз бүр те. Тахуулж хэлсэн. Админ байж байгаа банд. Яг үгүй миний хэлсэн хотлаа өгөө. Яг зүгээр Wemby-г авсан амжилт гэж хэлж болно. Том амжилт шүү дээ. Одоо нэг авраг гэдэг амжилт ч гэдэг юм уу. Тийм амжилт бол үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэл яг л тэр нь үнэн л байсан. Яг тэгэл авраг одоо NBA-д авраг авах ч юм уу маш хэцүү байхгүй. Үнэхээр хэцүү. Тэрэн дээр одоо NBA-ийн тал нь авраггүй явж байгаа шүү дээ. Бараг л. Тий. Тэгэхээр одоо тэнд одоо заавал тоглогчийн ур чадвар бүр амар шаардлагатай. Тэгэхээр одоо попт магадгүй тим тоглогч байгаагүй. Энэ хугацаанд байхгүй л тий байхгүй юм тий. Тэгэхээр чин тэрийг одоо дасгалжуулагчийн буруу юм уу? Эсвэл одоо тухайн цаг үеийн буруу ч юм уу хийж болж шүү дээ. Хэний ч буруу зүгээр цаг үеийн буруу хийж болж шүү дээ. Дээрээс нэг авчирс нэг үзсэн. Дээрээсэнтэй баг эхний улирлын хагасаас шууд ойлгосон баг. Заавтлаа мэн. Дээрээс Алдричтэй үзсэн чинь заавтлаа мэн гэж ойлгосон. Алдрич гэж нэг янзын тоглогч байсан тий. Тий, Алдрич байсан. Эд үеийн Балтон спортс тэр нэг яг жинхэнэ PF тий. Тэгээд нэг постэр биж байгаад уналтаа шилжсэн. Үнэхээр л зогсохгүй яг өөрийнх нь нөр биеийн эрүүл мэнд жоохон юм солгор үе үеийг ингэждэг бай Портландд бас ингэждэг байж байгаа л ирсэн юм байна. Тэгэл яг жинхэнэ PF гэдэг утгаараа PF тий. Ер нь бол маш одоо яг жинхэнэ PF-үүд шүү дээ. Бористиа, Алдрич дандаа спортс нэрлэдэг гэж. Одоо өмнө нь одоо Хорфорд байсан. Одоо тэгээ Хорфорд байгаа центр төв болчихлоо тий. Алдаж байгаа. Алдаж тэгээд тухайд бас нэлээд Lex Mix явах байсан. Тэгээд ер нь яг нөгөө нэг чөлөөт агентаар Spurs ч нэг тийм том тоглолчийг авдаггүй шүү дээ. Энэ бол тэгээд бас их сонирхолтой. Ер нь Алдажийн тухай том л гэж ярьна шүү дээ. Алдрич нөгөө нэг өөрийнх нь характер бас тийм юм бэл. Энд ингээд үргээ хийнэ ер нь манахтай цогцсон юм бэл. Гэтэ жоохон эрт жоохон туссан те ер нь. Тэгсэн. Хэдэн жил болж байгаа. Одоо эн чинь яг харангууд юм байгаад байгаа зав. Одоо Стефийн сагсан дээр өөрчлөлт ч тийм ер нь шидлэгтийн сагсны өөрчлөлт. Тэгэнгүүт яг 15 6 онд ч тэгж ярьдаг байсан шүү дээ. Төвийн тоглогч нар ер нь том тоглогч удаан тоглодог гэдэг те. Жижиг тоглогч нарын карьер хурдан дуусдаг те. Том тоглогч нар ингээл удаан тоглодог. Тэгсэн чинь одоо тийм биш болцсон. Одоо тэгэл тэр үед байсан ч гэдэг юм уу. Одоо тэнгууд нөгөө хэм юм байгаа шүү дээ. Kenneth Farid Marid гэдэг чинь шууд огцом алгасан те. Farid гэдэг чинь одоо биш one season wonder гэдэг шиг те. Одоо яг Конор дарж байгаа юм шиг алгасан те. Тэгэнгүүт Марк Газол, Пау Газолос нэг удахгүй гэл те. Тэгэхээр ид гоё байжснаа. Нэг удаагүй те. 19 онд монд авраг авсан л болохоос яг ид мэд бол байгаагүй шүү дээ. Амар удаан болцсон те бүр удаан болцсон те. Тий. Том тоглогч нар ингээд ер нь бөөндөө ингээд зэрэг ингэсэн том биш игнэ хөргөж болсон Кармело Антони хитрхийг шийддэг болсон тий. Мелогийн тэр нэг одоо яг их үеийн карьер харах юм бол бүр Мело зодлоо шүү дээ. Амар физикал тэгээд доор ингээд ороо тий тохоод ингээд өстө ингээд амар юм тоглож байсан. Тэгээд ингээд төгсгөлийн харах юм бол шал өөрт. Тий. Дан шийддэг. Шал хоёр өөр тоглож байгаа. Магаар софт болцсон тий. Тэгэхээр ингээд бас хувьсж байгаа байхгүй тий. Сакс хувьсдаг дээр яг энэ үед гарч ирсэн тоглогчдод хэцүү дээ. Тэгээ нөө нэг амар гой төв зөндөө байсан шүү дээ. Тэгээ бүүнд алга болчихсон ингээд. Тэр нөө санаж 16 оны плей-оффор баха Тристен Томпсон, Ибака өөр хин юм блэ яг нэг төвүүд гинт гарч ирээгүй. Нэрсэн байж лээсэн. Нэг гой үлрэл нэг үйдэлтэй байж байгаа. Тэр өнгөрсөн хоёр үлрэл нь байхгүй байж байгаа. Яг тэр үлрэлийн плей-оффор бөөндөө нэг ингэж бүгд хоёр дахь болгож үсгдэг хаалтдаг. Амар гараад байгаа ч гэсэн. Тэгээд хурдан дуусна тий. Тий, тэгээд гэл алга болоо ш. Саксны өмсгөлийн юм. Тэр зүгээр ийм асуудал юм байна л да. Ботсон сая бодож байгаа байхгүй.
Зөвхөн Стивен буруу биш. Новицки бас нэлийн том нөлөөтэй юм шиг тий. Новицки тий. Би өмнө огт бодож байгаа юм. Сая гинт орж ирж байна. За Йокич номон дээр гарч байгаа байхгүй. Нэг Новицки ингэж одоо гайхамшигтай тоглолт болцсон учраас нэг Европ руу нэг скаутууд их явуулдаг болсон. Тэгээд тэр одоо Новицкигийн буйнаар гэх юм уу бас Йокич одоо ингээд юм бид бас байгаа нэг байхгүй. Тэгээд Йокичийг анх одоо харсан тэр скаут бол бас л одоо тухайн Новицки тим байсан учраас евро Санта Монта гэдэг шиг шүү дээ Новицки бол тий. Тэгэхээр Европ руу явж одоо Европын эрдэнсийг л олж ирсэн байгаа байхгүй тий. Тэнгүүд Новицки Европтоо бол сайн талтай. Энд Америкт муу талтай байгаа юм тий. Нөө нэг юм физикал уламжлалт төвүүд байхгүй болчиход шүү дээ. Одоо ер нь Европ төвүүд л ухаанаар тоглодог, шиддэг тий. Ийм төвүүд орж ирээл Америк төв байхгүй, Олимпик явгангууд, дэлхийн аврал явгангууд төв байхгүй тий. Тийм ер нь бол. Тэгээд одоо нөгөө одоос мөч нөгөө space гэдэг юм чухалч үздэг болсон тий. Заавал чи юу байх хэвээр талбайг тэлэх хэвээр тий, шиддэг байх хэвээр эсвэл шидэхгүй ч гэсэн зөв одоо дамжуулалтыг гаргадаг байх хэвээр гэдэг ч юм уу тий. Маш их одоо нэг юм шаарддаг болчиход байна л та гэсэн үг зүгээр. Бүх тоглогчоос ер нь бол бүх тоглогчоос баг адилхан стандарт шаарддаг байхгүй тий. Төвөөс одоо чи Йокич байх ёстой гэдэг тийм шаардлага одоо баг гарч ирэх байл гэдэг. Ааха тий. За сүүлийн асуулт. Нөгөө хүмүүс аягүй их тэгсэн. Одоогоос хальт дуртаараа гэх. Тэгэнгүүт би одоо сая нэг плей-оффын өмнө эхэлсэн учраас орцсон учраас одоо танахт руу нэг орохгүй болоо гэж бодож байна. Одоо өөр зочд орох байл үү тий. Нөгөө нэг бэгээс төрүүлээд асуух гэж байгаа. Энэ нөлөөллийн авраг багийг таамаглал финалд гарах 2 баг гэж таамагласан ч болно. Би зүгээр авраг хэцүү гэж болно шүү дээ. Яг би бол зүгээр OKC Бостон гэдэг дээр бол үлэлийн эхнээс энэ бодол бол арилахгүй явсан. Одоо өнөөдөр одоо 4 сар хэдий. 4 сарын 22 ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодол бол би бол арилахгүй л явна гэж бодож байгаа. Тэгээд яа харахгүй одоо орчин үеийн сагсан мөнгийг одоо хамгийн өндөр түвшинд тоглож байгаа 2 баг л гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ яг уу Джейлен Брауны гэмтэл өвдөг бас нэг жоохон одоо нэг Celtics-ийн фэнүүдийн хувьд нэг жоохон яах бол гэсэн юм айдас бол байгаад байгаа хэрэг. Гэхдээ гайгүй хаа. Энэ хоёр гараад ирчих واخа гэж бодож. Энэ хоёрыг би зүг үзмээр байна. Гарч ирэхгүй амар харамсалтай. Нөгөө нэг ойлголт монголчуудаас амарч яахыг бас хүүгээ хасдаг шиг. Би бол Clippers-ийг үзмээр. Clippers Boston гэж үзсэн. Kawhi Leonard миний үзэж өссөн сагсан Джеймс Харден гэж хүн суперстар байсан. Тэгэхээр энэ хүнээ бас хармаар байна. Джеймс Харден тэгээд яг хөө плей-оффт яадаг үлээ те. Бас одоо болоогүй байна л да. Ер нь бол би л зүгээр Джеймс Харден бас юу гэдэг уламжлалт гэдэг шиг. Уламжлалт ёсоор улрах баха гэж. Гэж хэлэх гээд байна уу чи? Ер нь бол тэгж хэлэх гээд байна. Зүгээр би итгэдэг юм багхгүй. Ер нь яг хөө тэгээд түүхч харуулсан юм л да. Ер нь бол тэгэхээр би зүгээр буруу санджиж магадгүй. Sixers-ээс өмнө, Nets-ээс өмнө Rockets нэгт ихтгүүл байсан. Өстөө тэг гейм 6 мурга гейм 7 өдөр тэр нөгөө нэг versus зурлаг өдөр чинь бас л харагдсан шүү дээ. Гэхдээ тэр чинь баг нь юм хэцүүрүүтэй 2 баг Chris Paul байхгүй шүү дээ. Тэгээд хэцүүрүүтэй 2 баг болж байна. Өстэл яг л одоо юу гэдэг James Harden стандарт одоо юу гэдэг вэ хөөе. Одоо томчууд одоо юу гэдэг LeBron өдөр бол ингээл шийдвэрлэх тоглолт одоо нөгөө нэг хасагдах аюултай тоглолт өдөрт бол ингээд стат нь бол ингээд өгсдөг шүү дээ. Ер нь бүх юм өсдөг дээ. Яг л нэг тим бас байж чаддгүй юм болов уу гэж бодод. Яг тийм нэг юм амар тийм прешерт бас хүлээ авч одоо тэрийг одоо ингээд давж гардаг тим төрлийн тоглолт биш гэж би зөв боддог байхгүй. Тэгээд юу ч харъя да. Тэгээд одоо тэгээд Денвертэйгээ магадгүй 7 юм уу 6 маш хүн тоглолт хийнэ. За нөгөө тал дээр OKC бол нэлээд амар гарч ирэх юм шиг байна тий. Тэгэхээр 2 дугаар шатанд за Денверийг аргалаад гараад ирэхэд бас чанга баха. Тэгээ OKC айгүй амархан гарч ирлээ. Тэгэхээр нэг тийм бол байна. Гэтэ хэмтэх одоо тэгээд OKC одоо залуу багийн алдаа гаргах юм бэл хэмтэх. OKC-гийн хамгийн дуршлагтай нь OKC-гийн хамгийн дуршлагтай ч одоо тэгээд Caruso ч бас одоо авраг авцсан шүү дээ. Харус бол тэр юундаас тэр Memphis нолыг харав. Арсан. Тэрэн дээр Jaren Jackson Jr-ийг зүгээр Caruso зүгээс осооч жоох. Caruso ч одоо баг толгойн авах. Уг нь бол
Нөгөөх нь юугаа 7 фут өндөртэй залуу. Толгоон өндөр өнгөгүй хүн зүгээр. Тэгээ уул хөлөлийн тоглолтоор гарах юм бол одоо Алчих гэдэг л зүгээр тий. уул нь алаад байгаа. All-Star. Тэгсэн чинь тэр ихний тоглолтод зүгээр Карусо зүгээр цооч нөгөө нэг 20 Celtics Warriors-ын цувралын Tatum Steph шиг хэрэгжилтэй. Tatum Steph-ийг шахаж авсан. Бөө адлуулсан тий. Тэгэхээр тэгээд үгсий би итгээд байгаа шүү дээ. Таны подкаст дээр орохдоо тэгсэн шүү дээ. Harden Kawhi хоёрыг улирлын турш харахад энэ last chance гэдгийг мэдээд хэлээгээд ер нь харангууд мэдээд байгаа. Яг өмнөх улирлуудаас бол Harden-ы тоглолтын арга барил Harden бол тэгж байгаа тий. зан характер ер нь шал өөрчлөлт. Тий. Last chance гэдгийг мэдээд байгаа. Тий. Тэгэнгүүт итгээд байгаа нэг юм. Нөгөө талаараа би чинь саяхныг хүртэл одоо нэг нас явчингууд л ингээ хайрлаад байна л да. Миний үзэж ирсэн сагсанд энэ хүмүүс бол маш том орон зай эдэлж байгаа хүмүүс дээ. Harden Westbrook хоёр. Би өмнө нь юу гэж ярьдаг вэ? Harden Westbrook байгаа газар амжилт үзүүлэх боломж байхгүй гэдэгсэн. Одоо бол тэгж хэлэх гэхээр найзуудыгаа гэдэг шиг хайрлаад хүндлээд. Одоо нөгөө нэг юм гэдэг. Дорсомчонд амар том зай эдэлсэн хүмүүс шүү дээ. Маш том зайтай хүмүүс шүү дээ. Муулдаг ч гэсэн. Тэгээд Westbrook бас ихний тоглолтоос гахалтай тоглож тий. Бас одоо багаа аварлаа шүү дээ. Амар. Тэгээд гоё л байлаа. Би нэг талд нь Clippers-ыг дэмжиж байгаа нөгөө талд Westbrook хүмүүс ямар амар баярлалаа. Тий. Тэгээд би тэн дээр нөгөө нэг тоглолтын дараа орой бичсэн шүү дээ. Тий. Ер нь бол Westbrook-тай үхэж Westbrook-тай амьдрна. Westbrook ер нь бол яг алх үедээ алхах. Аврах үедээ авар тий. Аврах үеийг таарчлаа. Тэгэхээр амар таарлаа тий. Таарлаа тий. Тэгэхээр одоо үлдсэн тоглолтууд яах нь харъя. Саяны өнөөдрийн тоглолтсон дээр Westbrook сайн байлаа. Сайн байсан. Тий. Тэгэхээр Westbrook гоё яа. Сагсан бөмбөгийн түүхэнд миний нүдээр бол миний бодлоор бол Westbrook-ээс илүү сагсан тайртай хүн байхгүй. Тий. Тэ. Westbrook-ээс илүү шунан дурлаж бүх юмаа зориулж тоглодог хүн байхгүй. Westbrook бол тий. Ер нь л тэр бол үнэ. Тэгээд нэг хүндлэмээр юм нь эд үедээ хамгийн их буулидуулдаг тоглогчдын нэг амар юмыг дааж гардаг. Би тэр хүмүүсийг бас хүндлэх юм нь одоо юу гэдгийг дургу байсан ч бас нэг хүндлэх тал байдаг хөө. Ийм амар буулыг дааж гарч ийн гэдэг чинь бас тэр багийн үний чадвар. Лекс очоод яаж болов? Амар буулидуулсан шүү дээ. Тэгээд яг West одоо тоглогч бүр сая улирлын дундуур нөгөө нэг Jokic амар тоглолтыг алчаач бас алуулсан шүү дээ. 60 оноо тэр давлыг алчаа. Тэгээд яг Westbrook сул тал бол байгаа шүү дээ. Бүгдээ л мэдж байгаа тий. Жог IQ муутай, юу гэдэг шийдвэр гаргал муутай тий. Гэхдээ энэ залуугийн одоо тэр нөгөө нэг сагсан бөмбөгийг гэсэн тэр хүсэл эрмэлзэл тий. Тэрнтэй бол шинж гаргаж болохгүй. Тэр бол үнэхээр одоо бас гэхдээ хүмүүс бас муухай хон шүү. Өнөөдрийн Aaron Gordon-ы алдсан тоглолтыг Westbrook алдсан бол одоо алдчих шүү дээ. Яг тэгж байгаа гэж. Aaron Gordon-ыг хин ч ярихгүй юм. Хангалттай нийтээр хангалттай ярихгүй нэг шүү. Тэ? Westbrook-ыг өнөөдөр тэгж тоглолцсон бол бүр буутсан баг шүү дээ. Тэгж байгаа. Хүмүүс бас муухай ялгууртай байгаа шүү. Тэ? За баярлалаа энэ хүртэл үзсэн бол баярлалаа. Subscribe дараад үзээрэй. Тэгэхээр бас нэлээд гоё ярьлаа гэж бодож байна би. Сая бол гоё ярилцлаа. Тийшээ нэлээ үсэрчсэн одоо жоо замбраагүй болчихоо бас тэр энэ гоё л доо. Эж нөгөө нэг хүнтэй подкастыг чи одоо хүмүүс миний бодлоор бол зүгээр ингээл хоол хийж чаддаг ч юм уу тийм машиндаа төгжиж чаддаг ч юм уу сонсож байгаа шүү дээ. Хүн тань болохын тулд нөгөө нэг юм нэг сэдвт баригдаал тэр сэдвийнхаа өөрөө статистик ингээл ярих. Хүмүүс ямар ярианд гоё дуртай буу хаалт дуртай шүү дээ. Иймэрхүү буу хаалт яг би өөрийнхөө подкастыг үзэж байхдаа бодсон. Би яг амьдрал дээр байдаг шиг ингийн буу хаалт чадахгүй байгаа лээ. Айгүй нэг тийм официалны гэдэг шиг явах гээд байгаа юм шиг харагдсан өөрийгөө харахтаа. Би барих маягтай тэгээд байгаа юм шиг харагдсан. Гэтэ яг хуу. Гэтэ сая бол нэг юм хоёр найз ярьж байгаа юм шиг л ярьлаа шүү дээ. Тийм, ер нь тийм. Гоё ярьлаа. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Юу яа шүү. Сар завсарлана. Плей-офф финал дуустал подкаст маань завсарлана. Гэтэ миний хийх юм завсарлахгүй. Би энэ хажуугаар нь сагснаас шал өөр категорны юу үзүүлэн контент үзүүлэн та нар маань тэгээд ойрхон байгаарай. Подкастыг бацгаж байна да. Подкастыг бацгаа. За тэгээд найстаа гоё подкаст хийж байгаа бас баяр хүргэе те. Гоё явж байна. Тэгээд бас энийг бас үргэлжлүүлээ тууштай хийгээрэй те. За цаг зав гаргаж хурж ирсэн хүлгэндээ баярлалаа. Үдсэн хүмүүстээ баярлалаа. Ч нөгөө бүх бичлэгэн дээр явдаг Арын багта баярлалаа. Баярлалаа.